Дөрвийн үзэгчтэй нүүд шийдэл нэвтрүүлгийн цоошин дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Энэ 7 хоногт бид бүхэн хөрш орнуудын бодлого гэсэн сэдвийг сонгож авсан байгаа. Чухам яагаад энэ сэдвийг сонгох болсон талаар сэтгүүлч Даваа сүрэнгийн бэлдсэн сурвалжлагыг үзээд студид ирсэн зочдтойгоо танилцъя. Монгол Хятад Оросын холбооны улс нь хуурай замаар холбогдсон эдийн засгийн удаан хугацааны хамтын ажиллагаатай. 2014 оны 9-р сард 3 улсын төрийн тэргүүнүүд Шанхай хамтын ажиллагааны байгууллага Душанбегийн уулзалтаар анх удаа уулзаж Хятад Оросын холбооны улс, Хятад Монгол, Оросын холбооны улс Монгол гэсэн хоёр талт харилцаануудад үндэслэн гурван талт хамтын ажиллагааг хэлэлцсэн байдаг. Энэхүү уулзалтаар гурван талт хамтын ажиллагааны чиглэл, үндсэн хамрах хүрээг зарчмын хувьд тодорхойлсон байна. Тухайлбал гурван улсын тэргүүн Хятадын торгоны замын эдийн засгийн бүс, Оросын холбооны улсын Евраз, Land Bridge-ийн шинжилэл болон Монголын талын зам горыг холбох талаар санал нэгдсэн байна. Энэ нь төмөр зам хурдны замын холболт бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, гайлын хяналт, тээврийн хүчин чадлыг сайжруулж, транзит тээврийг нэмэгдүүлж, Хятад Оросын холбооны улс Монголын эдийн засгийн коридорыг бий болгох юм байна. Алтан булаг, урдлах чөлөөт бүс гээд замын үдгээд хоёр чөлөөт бүсийг бий болгоод энэ хоёрыг холбоод энэ хоёрын хооронд бол ингээд чөлөөт тээврийн чөлөөт урсгалыг бий болгох, тэгээ шуурхай дамжин өнгөрөх нөхцөлийг бий болгох үднээс энэ эдийн засгийн коридор гэдэг зүйлийг яриад өнөө хүртэл бид нар энийг ярьсаар явж байгаа. Харамсалтай нь юу вэ гэхлээр ихэвчлэн гол нь бол Оросын талаас Орос бол өөрийн ашиг сонирхлын үүднээс бол Монголд бол юм чинь бариад өгье гэсэн маягтай байж байгаа. Зээл авахын хувьд бол бид нар Хятадын талаас зээл авах бас боломж байж байгаа. Гэхдээ энд мэдээж эдийн засаг болон улс төрийн аюулгүй байдлын асуудлыг бол тооцож үзэх хэрэгтэй. За тэгвэл энэ хүрээнд бол бид нар энийг ашиглаад ингээд бариул болохоор байгаа юм. Харамсалтай нь бол бид нар удаан яваад байгаа. Орос Хятад хоёр бол Монголыг бол хүлээх хэрэггүй алс орнуудаар бүх дэд бүтцийн юмнуудаа бол тавиа явцсан байж байгаа. Зарим баримтчаас үзэхэд хоёр хөрш манай улсын талаар дэд бүтцийн коридор болон эрчим хүчний нөөцийн асуудлаар нэг байр суурьтай байна. Орос Монгол хоёулаа уул уурхайн бараа бүтээгдэхүүн олборлож, хоёулаа Хятадын зах зээл дээр гаргадаг. Гэхдээ Хятад аль барааг нь хэмд авахаа шийддэг гол хэрэглэгч нь учраас Хятадын эдийн засгийн байдал зис нүүрс алт болон төмрийн хөдөр жоншин эрэлт хамааралтай болж байгаа юм гэдгийг зарим баримтад дурджээ. Үүнээс үзэхэд манай улсын гео эдийн засгийн орчныг Хятадын санаачилсан нэг бүс нэг зам санаачлах тодорхойлж байна. Харин Оросын холбооны улсын удирдагчид Евраз дахь алсын ашгаа харж энэ бодлогыг дэмжиж, өөрсдөө энэ бодлогод тааруулан ажиллах, бүр өөрийнхөө санаачлагыг уялдуулах, холбох нь зүйтэй гэж үзсэн хэмээн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин онцлсон талаар ТАСС агентлагт мэдээлж байжээ. Хөршийн талаас ер нь альва хурал дээр сууж ярилцж байхад бол та нар хэлсэндээ хүрдэггүй. Тэгээд нэг нь ирэхэд нэг өөр юм ярьдаг, нөгөөх нь ирэхэд бас нэг өөр юм ярьдаг гэж тэгж байгаа. Тэгэхээр интеграцид ороход бол альва эдийн засгийн интеграцид ороход хоёр хөршөөс бол бид нар хамааралтай ч гэсэн хэр хурдан интеграцид орох нь бол биднээс өөрсдөөс нь хамаарах болчиход байгаа. Яг л хоёр хөрш бол ямарваа нэгэн байдлаар дор хаяж дид бүтцийг ингээд сайжруулах тал дээр бол туслахад хөрөнгө оруулахад бэлэн байна гэдгийг бол аль түрүүн илэрхийлсэн байж байгаа. Та нар өөрсдөө бол санаачлахгүй ажиллаж байна гэсэн зүйлийг л яриад байгаа юм л та. Гурван улсын коридор байгуулах хөтөлбөр нь Монгол улсын хувьд гадаад хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн хүндрэлээс гарах улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байгаа юм байна. За энэ сэдвээр ярилцахаар бид студидтэй зочдтой урьж авчираад байна. Би баруун гар талаасаа танилцуулъя. Гадаад харилцааны яамны хөрш орнуудын газрын зөвлөх Хятад судлаач Ганбаатар хүрэлцэн ирсэн байна.
За олон улсын эдийн засгийн ухааны доктор, Монгол улсын их сургуулийн зөвлөх профессор Санж Мэтүү хүрэлцэн ирсэн байна. За хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа, нийгэм судлалын сургуулийн захирал доктор профессор Уланбаяр ирсэн байна. За миний зүүн гар талд шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, хятад судлаач доктор профессор Монгол улсын гавьяат багш Баясах хүрэлцэн ирсэн байна. За элчин сайд Асан Баярхүү студид байна. За тун удахгүй бидэнтэй зөв бас Орос судлалын секторын эрхлэгч, за түүхийн шинжлэх ухааны доктор Батсайхан бас бидэнтэй нэгдэнэ гэдгээ хэлсэн байгаа. Тэгэхээр уламжлал ёсоор Монгол телевиз маань Facebook хэрэглэгчдээс хөрш орнуудын аль улсын бодлого манай улсын эдийн засагт илүү нөлөөлж байна вэ гэсэн санал асуулгыг баасан гарагаас эхлэн явуулсан байгаа. За одоогийн байдлаар 4600 Facebook хэрэглэгчээр хариулсан байгаагаас 81% нь буюу дийлэнх нь бүгд найрамд хятад ард улс, за 19% нь бол Оросын холбооны улс гэж хариулсан байна. За тэгэхээр эхний сурвалжлаганд бид бүхэн үзсэн хятад улсын талаар гарч байгаа мэдээ сурвалжлаганд байнга дурддагдж байгаа энэ бүс ба зам гэдэг бодлогын талаар бас бидэнд ерөнхий ойлголт өгөөч гэж Ганбаатар танаас хүсэх байна. Энэ одоо бодлоготой Монгол маань яаж үйлдэж болох байгаа вэ? За сүүлийн жилүүдэд бүгд найрамд хятад ард улс эрчимтэй хөгжиж дэлхийн 2 дугаар эдийн засаг болон бүс олон улс, бүс нутаг олон улс дэлхийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах боллоо. Үүнтэй уялдуулаад хятадын төр засгаас олон улсын хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг санаачилж бүс ба зам гэдэг санаачлагыг хятад ард улсын дарга Си Жинпин дэвшүүлж олон улсад танилцуулсан. Энэ тухай та бүхэн мэдж байгаа. За энэний товчхон танилцуулга хийхэд бол үндэс нь бол 21-р зууны торгоны зам гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ зүгээр үндэс суургүй зүйл, цаа шин зүйл гаргаж ирсэн юм биш. Одоо түүхэн өнгөрсөн түүхийн хөгжлийн одоо томоохон үзэгдлийг өнөөдөр 21-р зуунд дахин одоо хэрэгжүүлэн сэргээх ийм зорилт тавьсны шинж. За энэ торгоны замын түүхийг бол бид мэднэ. Евразийг холбосон одоо худалдааны харилцааны соёл иргэншлүүд хоорондын харилцаа солилцооны маш өргөн одоо хүрээтэй ийм үйл ажиллагаа байсан. За энэ дайны ийм үйл ажиллагааг Евразийн энэ өргөн удан газар нутаг дээр хураа замын болоод далайн замаар 21-р зуунд хэрэгжүүлье гэсэн санал тавьсан нэ. За Монгол улсын хувьд бол энэ бүсба замын одоо хураа замын хамтын ажиллагаанд бол оролцох боломжтой, одоо идэвхтэй оролцох боломжтой яг одоо зам дээр нь сууж байгаа энэ бүсэд оршдог 46 50 шахам орны нэг нь юм байна. Тийм учраас энэ бодлогод Монгол улс идэвхтэй оролцсон гэдгээ илэрхийлсэн. Өнгөрсөн оны 2017 оны 5 дугаар сард Бээжин хотноо болсон бүсба замын олон улсын чуулга уулзалтад Монгол улсын ерөнхий сайд Асан Эрдэнэбат оролцож одоо төрийн айлчлал хийхийг хажуугаар оролцож Монгол улсын байр суурийг хүсэл саналыг илэрхийлсэн юм аа. За баярлалаа тань. Тэгэхээр Баясах судлаачаас бас дөнгөж одоо өчигдөр уржигдэр гарч ирсэн сонирхолтой мэдээллийн талаар бас тодруулмаар байна л да. Си Цзиньпин дарга одоо Хятадын коммунист намын удирдах зөвлөлийн хурлаар энэ 5 жилээр 2 удаа тус улсыг удирддаг энэ манлайллын одоо төр барих албан тушаалыг бол одоо хугацаагүйгээр авах буюу тэр заалтыг хасах талаар бол одоо олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж эхэллээ л дээ. Өмнө нь бол иймэрхүү тохиолдол бусад удирдагчдын хувьд гарч байсан болов энэ нь манад ер нь ямар одоо учир утгатай мэдээлэл вэ? За өнгөрсөн 9 сард Чанчунд гэрэн мужид зүүн хойд Азийн аюулгүй байдлын хурал болсон. Тэр хурал дээр би илтгэл тавьсан. Тэгээ Ши Цзиньпин дарааг дахиад сонгохдгүй юу гэдэг асуулт тавьсан. Хинч хариулж чадаагүй. Тэгээ яг боцох замд БРИКС улсуудын уулзалт боллоо шүү дээ. Тэрэн дээр Ши Цзиньпин бол 5 биш 10 жилээр би сонгогдно гэж ярьсан. Гэт асуудал тодорхой болсон. Тэгээд намайг хурлын үеэр юу болох вэ гэсэн би энэ яг л телевизээр ярьжсэн энэ хүмүүс сонгогдох нь ойлгомжтой боллоо. За тэгээд дахиад 5 жил байх нэ гэж. Одоо тэгээд 5 10 боллоо л доо. Тэгээ ингээд харах юм бол одоо хойд төршмөнд сонгуул болж байна. 3 сарын 18-нд болно. Путин гарах нь ойлгомжтой байна. Тэгэхээр энэ хоёр бол одоо дэлхийн бодлогот бол фактор дуу хоолой болох нь шүү дээ. Бие биенээ дэмжсэн. Жинхэнэ стратегийн түншлэлтэй хоёр айл.
Тэгээ энэ хоёр бол их хол явна. Ер нь тэгээ хятад яагаад нэг бүс нэг зам гэх болов гэхээр хуурай газарт байна шүү дээ. Хин зам тавина. Тэр хүмүүс тэр твэг тэр чигээр нь эзэгнэ гэсэн геополитикийн онол байдаг. Тэр явж байна. Тэгэхээр одоо 21-р зууны хятадын агуу бодлого бол тэр байгаа байхгүй. Хятад бол байр сууриа багчуулна. Нөлөөгөө үүсгэнэ одоо үүсгэд эхэлсэн. Тэгээ Монгол Орос бол одоо хятадын амаар явахаас аргагүй болж байна. За тэр байтугай 37 улсуудад нэр хүртэл сонсогч байна шүү дээ. Энэ цаана их том бодлого явж байна. За нэг 12 сард кино гарсан хятад. Дааго Адавайжаа гэж том улсын их гадаад бодлого гэдэг. 6 анги кино гарлаа. Тэр одоо энэтэй холбогдвол ямар юм хийв гэдгийг тодорхой гарч байна. Тэгэхээр тэр одоо бид яаж хүлээж авах вэ гэдэг юм л да. За баярлалаа. Тэгэхээр Монгол улс маань бол мөнхийн хоёр хөрштэй байгаа. Тэгэхээр Хятад улсын нэг бүс нэг зам санаачлагыг эхэлж нэг бүс нэг зам гэж нэрлээ. Сүүлдээ бүс ба зам гэж нэрээ өөрчилж байгаа тийм зүйл анзаарэгдсэн. Тэгэхээр Санж Мэдв профессороос болохоор Оросын хувьд болохоор Евразийн эдийн засгийн холбоо гэдэг зүйлийг бол одоо Санкт Петербург хотод болсон эдийн засгийн форумын үеэр одоо Путин ерөнхийлөгч болцохын тэмдэглэж байсан. Тэгэхээр энэ Евразийн эдийн засгийн холбоо гэдэг санаачлага бүс ба замтай харьцуулахад илүү богино хугацааны юу ямар онцлогтой юм бол та тэрийг бидэнд танилцуулж өгөөч. Ер нь зүгээр тэр Хятадын бүс ба зам санаачлаг гарч ирэх болсон гол шалтгаан юу гэдэг зэрэг нэгдүгээрт нь бол Хятад энэ дэлхий дээр хэрэгжилж байгаа импортоор авч байгаа үндсэн одоо түүхийд бол үндсэндээ Хятад хэрэгжилж байгаа. Тийм учраас тэр замынхаа аюулгүй байдлыг хангаж зам барилцаагаа сайжруулах гэдэг асуудал нэгдүгээрт байсан. Хоёрдугаарт нь бол Хятадууд ерөнхийдөө урт хугацаанд дандаа бодлого явуулдаг учраас 21-р зуунд эргээд энэ Европ болоод энэ Аз дээрээс нь Африк руу одоо өөрийнхөө бүтээгдэхүүнийг яаж гаргах уу гэдэг замаа тавиад тэр үндсэн дээрээс бол бүс ба зам гэдэг энэ санаачлагаа бол гаргасан байгаа. Өөрөөр хэлбэл тэр Индонезийн хажуугаар явж байгаа Малакка гэдэг жижигхэн хоолоогоос бол ерөнхийдөө Хятадын бүх хангамж бол хамааралтай байсан. Тэгээд тэнд нь Америкийн цэргийн бааз байдаг. Дээрээс нь одоо тэнд маш их олон маргаантай арлууд энэ төр байдаг учраас хизээч юу гарч магадгүй учраас Хятадууд одоо 6 эдийн засгийн коридор байгуулаад тэрүүгээрээ бол бүх хангамжаа авна гэдэг нэгдүгээр ийм зорилго тавьсан. Хоёрдугаарт нь юу гэхтэйгээ зэрэг Оросын холбооны улс болохтойгоо зэрэг 2000-аад оноос эхлээд ерөнхийдөө Төв Азад хуучин өөрийнхөө нөлөөний байсан улсуудын хэмжээнд бол одоо том бодлого хэрэгжүүл тэнд нөлөөгөө бэхжүүлэх түүгээрээ дамжаад дэлхийн хэмжээнд бол одоо нөлөөтэй болох гэдэг ийм бодлого явуулж эхэлсэн. Тэгээд тэрний анхны эхлэл нь бол одоо энэ юутай Евразийн эдийн засгийн холбоо гэдэг энэ байгууллагыг бол хийгээд тэгээд энэ нь бол ерөнхийдөө улам цаашаага өргөжөөд одоогийн байдлаар яаж яах вэ зэрэг бол нийт Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хилцээр байгуулахаар бол 40 гаруй орн бол санал тавьсан байгаа. Хятад улстай бол чөлөөт худалдааны хилцээрийн одоо хилцээ явж байгаа. Тэгвэл зэрэг ерөөсөө энэ урт хугацааны бодлогын хоёр бодлого давхцаж цаашдаа яаж явах уу гэдэг юм аа л ярьж байгаа энэ хэлбэр байна. За баярлалаа. Тэгэхээр Баярхүү элчин сайдаас сонирхмоор байгаа зүйл нь хоёр улс болохоор зарим аналистууд болохоор энэ Евразийн эдийн засгийн холбоог бол бүс ба замын эсрэг сөргүүлж тавьсан бас нэг Оросын эрх ашигыг хамгаалах гэсэн санаачлага гэж одоо Вашингтоны зарим аналистууд бичээд байдаг. Тэгэхээр хоёр мөнхийн хөрш маань ийм том одоо хоёр зорилтыг тавиад одоо гишүүн улсуудаа ороочээ дэмжээчээ гэдэг яриа хэлцээрийг идэвхтэй хийж байгаа нь бидний хувьд боломж уу? Эсвэл эрсдэл гэж хардаг уу? Аюулгүй байдал талаасаа. За Монголд бол учрах эрсдэл их байгаа. Яг бол манай өөрийн эдийн засаг бол багтаамж багтай, хүн ам цөөтэй. Ер нь 3 сая хүнийг босгоод ирэх бололцоо бол асар их байгаа. Ер нь энэ том гөрнөт чинь бол манай энэ 3 сая хүн ядуу байна. Бид эдийн засгийн гажигдaltaй байна, мөнгөний дутагдaltaй байна гэдгийг ерөөсөй ойлгож өгөхгүй байгаа шүү дээ. Тийм учраас Монголд зориулсан тусламж чи өөр агуулгатай болж ирж байна. За нөгөө талаасаа бол энэ Орос хятадын хувьд авч ярих юм бол бидний эргэн тойронд интеграцийн олон талт хамтын ажиллагааны маш эрчтэй процесс явагдаж байхад бол бид энэний гадна сууж байгаа. Тэгээ энэ байдлыг л арилгах гэж 3 улсын эдийн засгийн хангил гэдэг асуудлыг тавиад Ташкентд 3 улсын удирдагчид гар үсгт орсон 32 төрлийн төслийн баримтчиг байж байгаа.
Тэгээд энэ хэрэгжүүлэх хэсэг нь бол Монголын талын идэвхтэй чармаалт. Тэр дундаа нэг цонхны гадаад бодлого, гадаад харилцааны сахилга, түншүүтэй хуурахгүй байх, мэхлэхгүй байх, олон амлахгүй байх энэ байдлаас л их шалтгааллах юм байна. За нөгөө талаас бол Орос хоттой хувьд ингээд ярих юм бол торгоны замын эдийн засаг буюу нэг бүс нэг зам гэдэг маань бол дэлхийн 70 орчим улсыг хамарсан ийм дид бүтцийн зам харилцааны том төсөл юм байна. Эдийн засаг, шинжлэх ухааны техник гэдэг ингээд ярих юм бол арай ондоо болчихно. Ямар ч байсан зам харилцаа дид бүтцийн асуудал тавигдаж байна. Тэгэхээр бол энд Монгол улс багтна гэдэг бол манайд бол маш ашигтай, ач холбогдолтой зүйл. Тэртээ гурван улсын эдийн засгийн хангил татварч гэсэн ерөөсөө Оросоос Хятад руу явуулж байгаа хийн хоолой, нефтч гэдэг юм уу, цахилгаан эрчим хүч бүр цэвэр улсч хүртэл орж байгаа шүү дээ. Энэ олон боломжуудыг Монголын нутгаар дамжуулж гаргаач ээ. Бид эндээс нь бол бас зөх хэмжээний ашиг хүртэж болох юмаа гэдэг ийм саналыг бол манайхан тавиал хөөцөлтөд олон талаас нь ярьж л байна л да. За Оросын хувьд бол Евразийн эдийн засгийн холбоо гэдэг маань өнөөдөр яг бүрэн бүрэлдэхсэн Европын холбоо шиг гэдэг юм уу ийм олон улсын хамтын нийгэмлэгийн том форум биш бол байна. Ягаад гэвэл өнөөдөр яг төлөвшөх шатандаа байна. Энэ холбоонд орсон гишүүн улсууд маань өөрөө бас дотоодын асуудалтай байна. Үг хэлээ бүрэн ойлголцохгүй байна. Ухаандаа Беларусь Оросын харилцаач гэдэг юм уу, Орос Армени харилцаа, Армени өөрийнх нь өнөөдрийн геополитикийн байдал ч гэдэг юм уу, Казахстаны тэр бие даасан бодлого, эсвэл ядарч өдөрсөн Кыргыз, тэгээд цаашдаа Тажикстан гэдэг ингээд Европын холбоонд нийлэх юм бол чирэг ачаа нь бол улам хүнд болчих гээд байдаг. За баярлалаа тань. Тэгэхээр Улаанбаяр профессороос илүү манай ямар том төсөл хөтөлбөр энэ хоёр санаачлагтай уялдаж болох вэ гэд манай редакц бас судлаад үзэхээр манай талын зам гэж нэг хэсэг ярьж байгаад одоо болохоор хөгжлийн зам гэж бас нэрийг өөрчлөөд за өмнөх засгийн газрын үед бол болж байсан бүх улс зөвлөгөөнүүд дээр энэ хоёртой бол уялдаж явна гэсэн байгаа. Тэгэхээр одоо сошиал медиа дээр одоо бол гадаад бодлогын эксперт биш хүмүүс ярьдаг л да. Энэ хийн хоолой манай дээгүүр явчлаа. Төмөр зам давхар байх хэрэгтэй юм байна гэд. Тэгэхээр яг бодит ажил 32 төсөл гэж одоо Баярхуу элчин сайдын хэлсэн зүйл дээр яг бүс ба замд ороод хамгийн ойрын хугацаанд явах боломжтой ажлууд манад ямар боломжууд байгаа вэ? Таны харж байгаагаар. Тэгэхээр бүгд найрамд Хятад улсын нэг бүс нэг зам гэж энэ одоо Монгол дээр бол бүс гэдэг байгаа. Энэ бол бэлт гэж одоо бүслүүрэлтэй дэлхийр нь ороомлдог гэсэн үг л дээ. Торгоны замаар энэ асар том энэ мега төслийг энэ хүрээнд бол энэ гурван улсын эдийн засгийн коридор байгуулах энэ улс төрийн шийдвэр нь гараад өнгөрсөн оны 8 дугаар сарын 30-нд бол Москвад гурван улсын эдийн засгийн шинжээчдийн зөвлөгөөн болсон. Тэгээ энэ зөвлөгөөнөөс бол энэ 32 төслөөс бол гурван төслийг бол сонгож авахар хэрэгжүүлэхэд шийдвэрлсэн. За энэ нь бол одоо өөрөөр хэлбэл төмөр зам, за хурдны авто зам, за тэгээд эрчим хүчний сүлжээ гэсэн. Энэ гурвыг бол давын өмнө хэрэгжүүлэхээр техник эдийн засгийн үндэслэлийг гаргахаар худалдаа хөрөнгө оруулалтын төв гэдгийг бол гадаад явдлын яам дээр байгуулахаар шийдвэрлсэн. Тэгээ өнгөрсөн оны 10 сард бол энэ төв бол гадаад явдлын яам дээр үндсэндээ одоо байгуулагдсан техник эдийн засгийн үндэслүүдийг ингээ хэрэгжүүлээд явж байна л да. Тэгэхээр Монгол улс бол энэ том мега төслийн нэг хэсэг болоод гурван улсын коридор гэдэг энэ том одоо төслийг хэрэгжүүлэхээр бол шийдвэрлэж байна. Ер нь бол Монголын хөгжлийн зам төсөлтөөр бол саяын дурдсан 3 чиглэлээр нэмэх нь бол газрын тосны сувг болоод байгалийн сувг байна. Тэгэхээр Оросын холбооны улсаас бүгд найрамд Хятад улс руу нийлүүлж байгаа байгалийн хий бол энэ Горны алтай болоод Сибирийн хүч 100 хойд гектар орж ирж байгаа. Гэтэл өнөөдрийн чиг хандлагыг харах юм бол Хятад улсын өнөөгийн эрэлт хэрэгцээ бол энэ хоёр хоолой бол хангагдахгүй гэж үздэг байна. Тэгэхээр ирээдүйд бол яг энэ төвийн шугам буюу Монголыг дамжсан байгалийн шугам тавигдах магадлал бол ерөнхийдөө өндөр байна гэж ингэж үзэж байна. За Хятад улс бол өөрийгөө бол 2050 он хэд бол бүрэн ногоо эдийн засгсан ийм улс болно гэж байгаа. Ийм учраас бол байгалийн хэд бол ихээхэн ажил өгж байгаа юм л да. Тэгэхээр бид нар бол энэ чиглэл дээр бол одоо маш эрчимтэй ажиллаж байгаагийн эхний үе шат нь бол энэ гурван улсын одоо экспресс автозамын шугамуд бол маш идэвхтэй ажиллаж эхэллээ л дээ. За баярлалаа. Тэгэхээр гадаад бодлогын талаар том судлаачдын бүтээлийг уншаал эхлэхээр дэлхий өөрчлөгдөж байна гэсэн үгээр дандаа эхлээд байдаг. Одоо газрын тус хамгийн үнэтэй бараа таваар биш одоо дата өгдөл боллоо, хиймэл оюун ухаан, за мэдээллийн 900, ажил дүрийн 4 дахь хувьсгал гэх ийм нэр томьёонууд бол гадаад харилцаа хөрш орнуудын бодлогод бол одоо нөлөөлж
эхэлж байна уу гэдэг асуулт бол гарч ирж байна л та. Тэгэхээр Ганбаатар судлаачаас манай хоёр хөрш маань бол тодорхой хэмжээнд бол одоо дэлхийн тавцан дээр манлайлдаг одоо аюулгүй байдлын юм уу хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийг. Тэгэхээр яг саяын дэлхийн ийм асар хурдцтай өөрчлөгдөж байгаа энэ үед хөрш орны бодлого маань яаж өөрчлөгдөж байна гэдэг ерөнхий асуултыг таны сонирхмоор байна л да. Таны энэ олон жил ажиллаж ирсэн туршлагын үед. За товчхон хэлэхэд бол ерөөсөө би өөрийнхөө улс дээр жишээ аваад яриа л да. Монгол улс бол яг хөгжлийн салаа замын уул зүр дээр ирээд байна гэж хэлж болохоор байна. Энэ сүүлийн жилүүдэд бүс нутаг олон улс бол ерөөсөө хамтын хөгжил гэдэг юмыг л маш их ярьдаг болсон шүү дээ. Хамтран хөгжихгүйгээр интеграцид орохгүйгээр одоо улс орнууд дангаараа бие даагаад урагшлан хөгжих асуудал бол өрөөсгөл болж байна. Тийм учраас ерөөсөө 21-р зууны гадаад харилцааны гол үндэс толгуур бол ерөөсөө хамтын хөгжил, хамт интеграц одоо харилцаа хамтын ажиллагаа байна. За энэ дээр бол би нэг зүйлийг өөрийнхөө улстай холбон ярмаар байна. Олон жилийн туршид социализмын он жилүүдэд одоо Монголыг гадаад ертөнцид landlocked country гэж нэрлэдэг байсан. Энэ бол өөрөөр хэлбэл газар зүүн нэр томьёогоор хаагдмал улс гэсэн нэртэй нэрлэж байсан. Өнөөдөр бол бид нар манай улсыг энэ гадныхан энэ хамтын ажиллагаанд олон улсын хамтын ажиллагаанд хэрхэн оролцож байна вэ гэдгээ дээр нь үндэслэж isolated country гэдэг нэр томьёо гаргаж ирэх чигтэй болоод байна. Энэ бол тусгаарлагдсан гэдэг ч юм уу юм болсон. Англи үг тийм. Газар зүүн хувьд бол одоо төгжигдмлээс гадна одоо гадаад харилцаа олон улсын хамтын ажиллагаанд хэр зэрэг оролцож байгаас шалтгаалan иймэрхүү нэр томьёо руу орох магадaltaй болчиход байна. Өөрөөр хэлбэл бид жоохон одоо энэ бүс нутаг олон улс дэлхийн хэмжээнд ч гэсэн хамтын ажиллагаанд хоёр улсын хооронд ч гэсэн гурван улсын хооронд ч гэсэн хамтын ажиллагаанд арай хориг хөшүүн байр суурьнаас хандаж хоцрогдонгүй байгаа юм биш үсттэй гэсэн үднэс гадныхан ийм дүгнэлт хийх хүртэл хүрж байна. Тэгэхээр дотоодын бодлого бол биднийг одоо бидэнд ялагдал авчирч магадгүй гадаад бодлого бол бид нарыг хөнөөж магадгүй гэж John F. Kennedy хэлсэн байт юм. Тэгэхээр Баясах багшаа саяын одоо Ганбаатар зөвлөхийн хэлж байгаатай хэлэхээр бид нарыг тусгаарлагдсан гэж үзье гэхээр манайх байж болох бүх клубд очиод илсцэн гэдэг шүүмжлэл бас яваад байдаг. Одоо интернетийн Freedom Online нэгдэл гэдэг зүйлд байгаа. За арчлалын орнуудын гэдэгт байгаа. Тэгэхээр манайх яг ийм тусгаарлагдсан улс мөн үү таны хувьд? Би бол 10 жилийн өмнө бол Land League country гэдэг шинэ нэр томьёо гаргасан. Бүс нутагт хооронд нь холбосон. Land Bridge гэдгээр. Тэгээ isolate гэдэг манай Ганбаатар л одоо хамгийн сүүлийн мэдээлэл өгч ирэл л да. Уул нь шүү дээ. Тэднээс салцсан биш холбож өгдөг л уус байх хэрэгтэй. Бидээс нэг бодлын болох тэр 100 Аз улс, эсвэл 100 Аз улс, эсвэл Төв Аз улс. Тэгэхээр бид нар уул нь холбож илүүвэл бид нарт хэрэгтэй. Одоо 100 Аз ихтэй ерөөс дархан хүрээл ингээд урагшаа авч тэр хэсэг нь орж ийн гэж байна шүү дээ. Нөгөө хэсэг нь бол тэр Төв Аз руу явж болох байхгүй. Тэгэхээр энийг араа жоохон эерэг байдлаас хандах хэрэгтэй гэж. Land League country гэж. Эвлэг зүсч. Тэгэхээр бид нар бол хойш сууж болохгүй. Юмд оролцож явах хэрэгтэй. Харамслаа бид тэг чадахгүй байна л да. Манайч одоо юу л төрийн тогтолцоо 4 жил солигд бодлого нь өөрчлөгдөж байна. Энэ бас их зовлон байна. Манайхыг Википедиа дээр Монгол улсыг сандвич гэдэг англи үгийг хэрэглэгддэг. Одоо хоёр талаасаа одоо хавчигдсан. Buffer улс гэж бас хэрэглэх юм. Cooper улс гэдэг. Би одоо 30 жилийн өмнө Японд ажиллаж байхдаа сэндвичт Mongolia between Russia and China гэдэг юм бичижсэн. Хоёр их хүрний дунд хавчруулагдсан ус гэж. Тэгээ сэндвичийн гол юм нь махан нь өстө голдоо байдаг үстэй. Тэгэхээр нөгөө хоёр нь Орос хят хоёр байхгүй. Тэгээд Монголын юу ч юм уу хамтдаа санагдаад байна шүү дээ. Яг ийм утгаараа байна. Бафа гэдэг нь завсрал л да. Жиргэвч ус гэдэг бабар эдийн томьёолд гэдэг бас л зөв. Тэгэхээр ямар ч юм энэ хоёр дунд байна. Тэгэхээр энэ хоёр чинь Украинаас болоод гинтхэн ойр болчихлоо шүү дээ. Украин хямралаас болоод. Тэгээд дунд нь шүү Монголыг орхиж болохгүй маа гэдэг юм аль алийг толгойд орсон баг. Украиныг хаяад л Орос баларсан байхгүй. Тэгэхээр Монголд дунд нь оруулсан одоо тэгэхээр эдийн засгийн хордор гэхээр хүссэн өсөөгөө бид нар одоо ингээд цуваа хөдөлсөн юм чи дунд нь орол явна.
Тэгэхээр санаж мэдээ профессороос илүү энэ бодлогууд бол эдийн засаг руу мөн аюулгүй байдал руу чиглэж байна л да. Тэгэхээр яг Хойд Америкийн нэгдсэн улс бол Pacific Power буюу одоо номхон талаан их хүч хамгийн том одоо усан флоттой гэж ярьдаг. Тэгэхээр манад энэ хоёр хөршийн маань явуулж байгаа бодлого дээр бидэнд эдийн засгийн ямар том боломж харагдаж байна гэж та хардаг вэ? Ерөөсөө энэ дэлхий дээр бол явж байгаа үндсэн хандлага юу байна вэ гэдэг зэрэг ерөөсөө энэ бүс нутгийн хамтын ажиллагаа байна. Бүс нутгийн хамтын ажиллагаа интеграцл. Тэгээд Монгол улс сая манай хоёр нөхөр маань ярьлаа юу гэдэг зэрэг одоо буфер болоод ингээ хавчигдсан улс гэж. Бид нар эсэргээрээ энэ өөрийнхөө боломжийг ашиглаад хятад бол дэлхий дээр номер 1 хамгийн мундаг том зах зээл. Орос бол баялагаараа хамгийн их баялагтай орн. Тэгвэл зэрэг эднэрийгээ бид нар нэгтгээд гурвуулаа хамтраад ажиллах юм бол ерөөсөө асар их болцоо байгаа. Тэгээ одоо жишээлбэл Хятадын гадаад яамны сайд Монгол улсын гадаад хэргийн сайд Пүрэв сүрэнг хүлээж авч уулзаад энэ нөгөөх эдийн засгийн коридорыг байгуулах саналыг тавихтаа юу гэсэн гэхдээ зэрэг энэ эдийн засгийн коридорыг байгуулах нь хоёр ард түмэнд бол тустай. Хоёр улсад бол одоо эдийн засгийн хөгжлийг авчирна. Тэгээд Евразиад бол хөгжлийн шинэ эрч хүчийг авчирнаа. Энэ чиглэлээр манай гурван оронд хамтраад ажиллах орон зай их байна гэж хэлсэн баг. Тэгвэл зэрэг энэ чиглэлээр явах юм бол маш их асуудалтай болцоотой бол байж байгаа. Дараагийн нэг зүйл юу байна вэ гэхээр зэрэг ерөнхийдөө одоо Монголын талаас санаа ашиглага гаргаад явах асуудал дээр бол бид нар жаахан хожигдоод байна. Дээрээс нь юу гэхээр зэрэг ерөөсөө одоо тэр интеграцлын нөхцөл гэдэг бол дэлхий дээр байж болох хамтарч ажиллах хамгийн сайн нөхцөл. Монгол улс бол дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон мөртлөө 161 гишүүн орн дотроос ганцаараа үндсэндээ одоо маш удаан хугацаанд ямарваа нэгэн интеграцлд оролцоогүй чөлөөт худалдааны хэлцээр байгуулаагүй орн байсан. Бид нар үндсэндээ одоо Японтой эдийн засгийн түншлэлийн хэлцээр байгуулаад жил болж байгаа ч гэсэн тэрнээс гарах ашиг бол үндсэндээ бараг байхгүй байгаа. Тэгээ бид нар бол юу яасан л да. Нэг судалгаа хийсэн. Монгол улс бүс нутгийн интеграцл нэгдвэл хаашаа нэгж болох юм бэ гэхдээ зэрэг хоошоогоо Евразийн эдийн засгийн холбоо Оростой байгуулах юм бол дотоодын нийт бүтээгдэхүүн бол 1% өсөх, Монгол улсын баялаг бол 6.5% өсгөөр тооцоо гарсан. Гэвч Японтой юм солонгостой яхад бол Монголд тодорхой хэмжээний ашиг гарахааргүй байгаа. Тийм учраас энэ хойд хамтын ажиллагаа бол бидэнд маш их ач холбогдолтой юм хамтын ажиллагаа байна. Тэгэхээр Япон улстай зурсан эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг дурдсан болохоор Баярхуу элчин сайдаас би сонирхмоор байна л да. Манай улс 3 дахь хөрш гэдэг бодлогыг үндэсний аюулгүй байдлын одоо тунгаглалтаа гадаад харилцааны бодлогодоо бол маш ил ингээд шингээгээд өгсөн. Энэ дээрээ бид альва асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн хүчирхэг улсуудтай харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх гээд тэдний бодит сонирхлыг өөртөө бий болгох хоёр хөрш оронтойгоо тэнцвэртэй харилцах замаар хязгаарлагдвал гадаад орчинтой нэмэлт таатай нөхцөлийг бүрдүүлэн ашиглах гэсэн бодлого. Тэгэхээр дэлхийн ийм хурдан өөрчлөгдөд манай хоёр хөрш хүчирхэгчээр бид 3 дахь хөршийн бодлогоо эргэж харах шаардлагатай. Таны бодлоор өмнөх ерөнхийлөгч бол цоо шин санал дэвшүүлээд тэр үед бас нүүдэл шийдэл нэвтрүүлэг, хэвлэл мэдээлэл, гадаад бодлогын судлаачид бас нэлээд хилцүүлэг өрнүүлж байсан. За энэ Монгол улсын гадаад бодлогын болоод үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал анх бол 1994 онд батлагдсан. За тэгээд цагийн байдлыг бол бид ажиглаад хараад бас энийг өөрчилсөн. 2011 онд өөрчилсөн шүү дээ. Дахиад 2018 гэдэг 2020 онд бол өөрчлөлт оруулж болно. Яг тэгвэл энэ чинь бол хөдөлшгүй хууль биш. За нөгөө талаасаа бол тэр 3 дахь хөршийн бодлого гэдэг энэ үзэл баримтлал заасан тэр заалтууд чинь бол үндсэндээ геополитикийн агуулгатай байсан. Одоо тэгэхээр 3 дахь хөрш гэдэг асуудлыг энэ эдийн засгийн коридорын хүрээнд эдийн засгийн ерөөсө бүтээн байгуулалт интеграцийн хүрээнд хэрхэн авч үзэх вэ гэдгээ бид эргэж харах шаардлагатай болсон байна. Тэгэхээр бол 3 дахь хөрш гэдэг маань бол өнөөдөр хинбэ? Монгол улсын хувьд эдийн засгийн хувьд хинбэ гэдгийг мэдээж хөрөнгө оруулагч, Монголд оруулсан хөрөнгө оруулалтаа бол баталгаатай хамгаалагч. Гэтэ Монголд хэрхэн хөрөнгө оруулах вэ? Түүнийг хэрхэн үр бүтээлтэй ашиглах вэ гэдэг чинь монголчуудаас шалтгааллах манай өөрсдийн чармаалтаас шалтгааллах зүйл болчиход байна. За нөгөө талаасаа 3 дахь хөршийг бол энэ дээр олон хувилбараар ашиглаж болохоор юм байна. Ухаандаа бол
За Монгол Японы хооронд тэр чөлөөт хөдөлтооны тэр хэлцээр байгууллаа гэхэд за Монгол Японы хамтарсан бүтээгдэхүүнийг хөрш хоёр орны зах зээл дээр гаргах тухай асуудлыг яагаад тавьж болохгүй гэж. Тийм ээ. Японы хөрөнгө оруулалттай томхон үйлдвэрийн бүтээгдэхүүн түүнийг бол энэ хөрш хоёр хөршөөг гаргаж байдаг юм. Гэх мэтэр эсвэл Европын холбооны, Германы ийм байдлаар бол 3 дахь хөрштэй хамтран ажиллах. Эсвэл 3 дахь аль нэг улстай гурвалсан хамтын ажиллагаа өрнүүлж болно. Монгол, Хятад, Япон, Монгол, Хятад, Солонгос эсвэл Монгол, Орос, Америкч гэдэг юм уу ийм хамтын ажиллагааны олон хэлбэрүүд байж болно л да. Энийг бол ерөөсөө тийм айхтар загварт оруулаад тэгээд хатуу ингээд хардлага үсгээд ингээд барьчилж ерөөсөө болохгүй. Энэ бол чөлөөтэй сэтгэх асуудал. Ерөөсөө дэлхийн эдийн засаг өөрөө их хурдтай өөрчлөгдөж байна. Тэгээд хятадын эдийн засагч гэсэн үнэхээр бол бидэнд бол одоо цоошин ийм өнгө төрхийг бий болгочлаа шүү дээ. Бид өөрсдөө танихгүй байна. Хятадын эдийн засгийг танихгүй байна. Ухаандаа дижитал эдийн засаг, интернет эдийн засагч гэдэг юм уу, тийм? Одоо хятад чинь зүгээр бараа бүтээгдэхүүнээ дэлхийд дарж яадаг хамгийн их бараа үйлдвэрлэгч биш болчихсон. Оюун тарих гэдэг юм гаргаад ирлээ. Хиймэл оюун тарих. Квантын компьютер руу ороод ирчлээ. Тэгэхээр чинь бол бид тэрнтэй яаж өрсөлдөх юм бэ, яаж уралдах юм бэ гэдэг асуудал бидэнд зайлшгүй тавигдах гэдэг. Одоо бид хятадын бараагаар Монголын зах зээлийг дарж яадаг ингээд 10-15 жил хэрглэж барахгүй асар их бараа хураачихсан. Баахан лангуу түрээсэлсэн юм усуудаар дүүрчихсэн. Лангууны эдийн засгтай байж ерөөсөө болохгүй. Энэ эдийн засгийн энэ загварыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Энэ монголчууд биднээс шалтгааллах зүйл. Тэгэхээр хятадын эдийн засгийн бодлогыг бас танилцж байхад эдийн засгийн бол хит үл хөдлөх хөрөнгөцсөн байна. Энийг болиулан за зах зээлийн эдийн засгийн зарчмыг иж бүрэн хэрэгжүүлэх гэдэг ийм зорилт явж байна. За хамгийн сонирхолтой нь үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлаа бууруулна гэж байгаа. Одоо гангийн болоо одоо бусад зүйл төр. Тэгэхээр Улаанбаяр профессороос сонирхмоор байгаа зүйл маань манай хоёр хөршийн бодлогын ялгаа нь юу вэ? Одоо бол аль алинд нь бол ингээд нэгэнд нь бол засаглалын нэг нэлээд том дүрмээ өөрчлөгч байна. Нөгөөд нь бол одоо 2000 онд одоо Путин ерөнхийлөгч анх одоо төрийн эрхэнд гарахад төрсөн одоо Орос хүүхдүүд анх удаага одоо энэ жил саналаа өгөх гэж байна. За Москва Таймс бол тэр хүүхдүүдийг ингээд дагаад Путиний доор 18 жил гээд одоо төсөл хийж явах жишээтэй. Тэгэхээр манай хоёр хөршийн дарга нар нь бол ийм удаан байд юм байна. За тэгэхээр магадгүй нэг цонхоор буюу одоо юм доошоогоо хурдан явдаг байж магадгүй. Бид бол тийм шүүмжлэл сая нэгэн эхний сурвалжлаган дээр ч үзлээ та бүхнээс сонслоо. А гэхдээ хооронд нь ер нь ялгаа байдаг уу? Арай хятад бол илүү сурчлагаа хийдэг ч гэдэм юм уу? Тэгэхээр яг манай энэ хоёр гүрнээр толгойлуулсан ер нь олон улсын харилцааны Америкт тэргүүлсэн нэг төрөлт дэлхийн ертөнц үндсэндээ төгсгөл болж энэ хоёр хөршөөр тэргүүлүүлсэн олон төрөлт дэлхийн шин дэг журам бүрэлдэж байна гэж байна. Энэ нь бол одоо нэг бүс, нэг зам, Евразийн эдийн засгийн холбоо, БРИКС, за тэгээд одоо Азийн дэд үтсийн хөрөнгө оруулалтын банк гэдэг өөрөөр хэлбэл Монгол улсыг тойроод үндсэндээ Монгол улс бол энэ олон төрөлт дэлхийн шин дэг журам яг төвд нь оршиж байгаа. Тэгэхээр хятад Оросоос юугаар ялгаатай вэ гэхээр зүгээр гадаад бодлогын хувьд бол хятад бол илүү прагматик. Тэгээд өөрийнхөө хятад онцлогтой социализм нэг улс хоёр систем гэдэг шал өөр бодлого үрж идэг. Оросын холбооны улс бол илүү геополитик чиглэсэн үндэсний эрх шиг илүү хангацсан нэлээд хайрцаглагдсан ийм бодлого үрж байгаа. Гэхдээ хоёр улс бол хоёулаа ижлэх нь авторитар дэглэмтэй. Гэхдээ энэ хоёр улс бол хоёулаа иж бүрэн түншлэлийн харилцааны эрх зүйн үнцийг тавьдсан маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ дунд нь байгаа Монгол улс бол мөн хоёр хөрчтэйгөө бол мөн стратегийн түншлийн харилцааг ингээд одоо баланс болгоод ингээд явж байна л да. Зөвхөн энэ дээр бол яг хятад улс Монголтой илүү гүнзгий харилцаж байна энэ төр гэж ярьдаг л да. Ер нь бол бид нар өргөн хэрэглээний бараагаар бол хятадаас 85% хамааралтай түнш эрчим хүчээр бол Оросын холбооны улсаас 85% хамааралтай бараг 100% хамааралтай шүү дээ. Яг хоёр улсын хувьд бол эдийн засгийн хувьд бол би яг ижилхэн 50-50% хамааралтай гэж үздэг гэдэг. Тэгэхээр ийм нөхцөлд бол юу хятад бол яг уламжлалт гадаад бодлого ялангуяа 2050 он гэхэд бол хятад онцлогтой хөгжингүү социализм байгуулахад хятадын нийгмийг чинээлэг ийм нийгэм рүү шилжүүлэхэд өсөн нэмэгдэж байгаа одоо энэ хязгааргүй эрэлт хэрэгцээг хангахын тулд нэг бүс нэг зам гэдэг энэ хөтөлбөрийн хүрээнд одоо үндсэндээ гадаад бодлого нь бол бас энэ тал руугаа чиглэж байгаа. Гэхдээ ер нь бол хятадын гадаад бодлого бол ерөнхийдөө бол прагматик. Оросын холбооны улстай хичнээн сайн харилцаатай байсан. Оросын холбооны улстай дайсагналсан харилцаатай байгаа Америк нэгдсэн улстай бол түншлийн харилцаатай байх жишээ. Тэгээ энэ хоёр орн бол чөлөөт худалдаа, эдийн засаг гэсэн
энэ зүйлүүд бол нийтлэг мөн одоо хоёр талын харилцаа бол хизээч эвдэрэхгүй тийм түүхэн үедээ орлоо гэж удирдагч нь бас тэмдэглэж байна л да. Тэгэхээр доктор Ганбаатараас бас сонирхоход би гадаад харилцааны талаар одоо онцолж судалдаггүй үзэгчд маань одоо надад бас сонирхолтой байна л да. Манайх мөнхийн өрштөөгөө одоо хоёр өрштөөгөө ижил тэнцвэртэй харьцна гэдэг үгтэй бодлого дээрээ стратегийн түншлэлийн харилцаатай 3 улсын дотор Оросын холбооны улс явж байна. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай нь болохоор бүгд найрамдах Хятад ард улс байна л да. Энэ дээр яг тэнцвэртэй харилцана гэчээд яг энэ шийдвэрүүд гарч яхад бол энд сууж исэн. За Улаанбаатар профессор бид нэр энд ингээд суугаад хоёр улсын дарга айлчилж байхад бас манай редакц ингээд дамжуулаад тэгэхээр цаа талаасаа хөрш орнуудын саналаар энийг харилцааны төвшинг өөрчилд юм болов манай саналаар явд юм болов харилцан ярьд юм. Бас бидэнд тэр талаар сонирхол. За 2014 онд бүгдээрээ Хятад ард улсын дарга Ши Жинпин 2014 оны 8 дугаар сарын 20-нд Монгол улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалыг би яамныхаа хамт олонтой хамтарч хэрэгжүүлсэн хүний хувьд бол санаж байна л да. Тий. За энэ айлчлалаас гарсан нэг том үр дүн, нэг том баримт бичиг бол Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын хооронд одоо харилцааг одоо нэг шат ахиулж иж бүрэн түншлэлийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэхийн шийдвэрт хүрсэн баг. За ингэснээр бол одоо нөгөө нэг хөрш орны маань оронтойгоо тогтоосон харилцаанаас илүү өндөр түвшинд хүргэсэн гэдэг ч юм уу эсвэл одоо ингэж өөрөөр дүгнэх боломжгүй юм. Бид нар бол улс улстай харьцахтаа өөр өөрийн өвөрмц онцлогоос шалтгаалan тодорхой төвчөнд одоо идэвхтэй харилцаж явах хэрэгтэй. Тийм учраас энэ төвчөндөө одоо хоёр хөршийнхөө нэг одоо Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд бид нар томьёолсон байдаг. Бид нар хоёр хөрштөөгөө одоо Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол Монгол улсын тийм энэ хоёр хөрш маань мөн гэсэн ингээд заасан байгаа учраас энд бол тэгээ ялгаж энэ дээр доор төвшин өөрчлөгдлөө гэсэн ойлголт байхгүй л дээ. Байхгүй. Ахаа тэгэхээр Ши Цзиньпин дарга Монголд ирэхдээ бол за Монгол улсын бүрэн эрх тусгаар тогтнолыг бол ямагт хүндэтгэх болно гэдгээ хэлсэн байгаа. За өмнгийн говийн төмөр замыг нарийн царгаар шийдсэн тохиолдолд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэж бас хэлсэн байт юм байна. Тэгэхээр баясах доктороос сонирхмоор байгаа зүйл маань эдийн засгийн хамтын ажиллагаа энэ интеграц гэдэг зүйлийг их ярьж байгаа боловч яг цаана нь бол хүмүүс бол улс их орнууд бол аюулгүй байдлаар бодно. Аюулгүй байдал байхгүй байгаа нөхцөлд бизнес ярихгүй гэдэг зүйлийг бас хүмүүс хэлээд байна л да. Тэгэхээр манай хоёр хөршийн аюулгүй байдлын бодлогод сүүлийн үед ямар өөрчлөлтүүд орж байна вэ гэдэг талаар та сонирхолтой ажиглалт харсан бол хэлж. Манай улс аюулгүй байдал ихтэй солонгосын хойгийг ярьдаг. Хятадтай асуудал хаашаа явах нь гэдгийг их хардаг. Тэгэхээр тэр ойрхон тантас юу болж бид нар бол ерөөсөө хамаагүй байгаас тоохгүй байгаа. Энэ хоёр хамгийн ойрхон юм л да. Энэ хоёрын хувьд бол шүү дээ өөр. Хятад улс бол одоо сэргэлдээ улсуудын талаас шал өөр бодлого байгаад байсан. Тэгээ сая Ши Цзиньпиний илтгэлд бол одоо Монгол гэдэг ч юм уу энд гэдэг ч юм уу аль нэг улсын нэр зааж хэлсэн юм байхгүй. Хөрсөргөлтэй улсуудтай л бүгд нэг сайн мэргэжил юм авдаг байхгүй. Тэгэхээр одоо энэ тал дээр бол яг аль тал дээр нь илүү анцгах харж ийнө гэдээ одоо ажиллахад албан ёсны баримт бичиг байхгүй. Хэдийн талаас. Гэтэл чинь тэр нөгөө гадаад бодлогын үзэл баримтлал гэдэг юм байдгүй байл. Тэгээд намайг их хурлаар тавьсан илтгэл тэрнээс гарч байгаа шийдвэр гол юм байд. Хэлсэн үг. Тэр тийм учраас бол эн чинь нөгөө нэг намын систем явж байгаа учраас тэрийг сайн үзэх хэрэгтэй юм да. Одоо тэгээд манай нэг нөхөр одоо орчлоод одоо удахгүй Ши Цзиньпин даргын юг хэвлэх гэж байна. Тэгээ ер нь бид нар бол сайн судлах хэрэгтэй. Хятадын гадаад бодлогот өөрчлөгдөөгүй. Моцдын үед 3 ертөнцийн онол гэж байсан тэр нь хэвээрээ яваад байгаа байхгүй. Одоо өөр болж яана гэж яг өөр болж юугаар өөр болж байгаа гэх нь хэлэхгүй байгаа байхгүй. За тэгээ мэдээж терроризм орж ирэх үү яах вэ гэдгээс их болгоомжилж байна. Өмнө тэнгисийн маргаантай асуудлыг бас эв зүгээр зохицуулна гэж ярьж байна. Янз янз л байна л да. Тэгээ 2006 онд Хятадын бүх улсын нэгдлийн тухай хуулийг дарсан. Тайван бол манай нутаг. Тайвантай бол одоо энхийн замаар асуудлаа шийднэ. Эс бүгээс бид нар хүч хэрэглэе гэж заасан. За энэ явандаа одоо Ши Цзиньпин дараа
одоо 2000 оноос хойш 2020 оноос хойш гэрээ хэлцэл хий гэдэг санал тавих байх. Тайваны талд. За тэр нь хэрвээ эсвэ хэлвэл тэгээд одоо Оросууд хүчтэй бодлого явуулж шүү дээ. Хатуу бодлого. Яг тэр тийм бодлого руу орно. Ер нь бол юм их өөр болж байгаа. Тэгэхээр бүс ба зам, бүслүүр ба зам гэдээ одоо бид бүхэн яриад идэг яг ямар ажлууд хийгдээд байна гэдэг талаар бол бас монгол хэл дээр их сурвалжийн мэдээлэл бол их ховор байна л да. Яг эдийн засгийн тэгэхээр санж мэдв профессороос тэрийг сонирхмоор байна. За бидний харснаар бол за Пакистантай бол төмөр замд руу хөрөнгө оруулалт хийх маш том хөрөнгө оруулалтыг бол хятад ярьсан байна. За Шри-Ланкийн бомбд байна. Тэрийг бол түрээслэх асуудал. Тэгэхээр олон бомбтууд руу хөрөнгө оруулалт хийгээд байгаа харагдаад байна. Тэгэхээр эргээл энэ нөгөө өөрсдийнхөө дид бүтц рүү хийж байгаа хөрөнгө оруулалтыг олон жилийн түрээсийн гэрээгээр хөнгөлөлтөө зээлээр хийгдэх энэ явцыг нэрлээд байна уу? Ягаад тэгэхээр одоо энийг ороод үзэхээр Бүсба замын яг албан ёсны вебсайт руу ороод үзэхээр бүрэн хэрэгжсэн тохиолдолд дэлхийн хүн амын 4.4 тэрбум хүн энэ одоо хөтөлбөрөөс үр ашгийг хүртэнэ ч гэдэг юм уу маш олон өндөр тоон үзүүлэлт нийгмийн эдийн засгийн эрг үзүүлэлтүүд гарна гэдэг судалгаануудыг их хийсэн байна л та. Ер нь бол бодитойгоор хэрэгжээд эхэлсэн. Тэр нь юу байна вэ гэхтэйгээ зэрэг бол тэр санаачлагад дурдсан 6 коридорыг байгуулах асуудал бол нэлийн амжилттай явж байгаа. Одоо хамгийн наацхан жишээлбэл аваад үзэх юм бол энэ баруун талаар бол одоо Монгол улсын зүүн талаар бол Хятадыг Европт олдсон бол төмөр зам бол ажиллаж байна. Хятадын одоо зүүн талаас Казахстаныг дайраад цаашаа явсан 8 одоо төрлийн одоо маршрут бол аль хэдийн ашиглалтанд орсон. Дараагийн нэг асуудал юу байна вэ гэхтэй зэрэг Мьянмараар дамжаад Хятад бол уршаа одоо номхон далай руу ордог одоо нефть дамжуулах болоод байгалийн хий дамжуулах хоолой ашиглалтанд орсон. Төв Азаас л байгалийн хий болоод одоо нефть дамжуулах хоолой болоод ашиглалтанд ороо зөндөө болцсон. Дараагаар нь бол энэ юуны хилдээр өөрийнхөө хилдээр Хятад, Орос, Казахстан гэдэг 5-6 газар бол чөлөөт худалдааны бүсүүд бол бий болсон. Тэгээд уршаа яаж байгаа вэ гэхтэй зэрэг зүүн өмнөд Аз руу бол одоо Вьетнам руу бас коридор үсгээд тавьд явцсан байгаа. Тэгээд ингээд бодохдоо зэрэг бол бодтойгоор хэрэгжиж байгаа юмнууд байна. Тэгээд тэрний дээрээс нь яаж ийн өгөхтэйгээ зэрэг энэ коридор зам явж байгаа бүсийг дагуулад тэнд чөлөөт худалдаа эдийн засгийн чөлөөт бүсүүд байгуулад тэн дээр бол үйлдвэрлэл явуулах эхэлсэн баг. Одоо жишээлбэл юу яалаа гэхэд Казахстан гэхэд бол тэр эдийн засгийнхаа өөрчлөлт бүтцийн өөрчлөлтийг хийнэ гэдэг асуудлаар нөгөө Казахстаны мөрөөдөл гэдэг юм бий болгоод тэрнийхээ дагуу бүтэн хагас жилийн дотор бол 50 гаруй хуулинд өөрчлөлт оруулад тэгээд тэрнийхээ дараагаар жишээлбэл Хятадтай гэхэд нэг альчлалаар 26 тэрбум долларын гэрээнд гарах өсөлтөрч байгаа. Тэгээ энэ мэтэр бол хэрэгжиж байгаа юмнууд бол их байна, бодтой байна л гэдэг ийм л асуудал байна. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг даваагаар гэж хөрш орнуудынхаа бодлогын талаар ярилцж байна. Тэгэхээр элчин сайдсан баярхуу танаас асуухад манай улс зүгээр сууж болохгүй гэдгийг бол маш олон хүнээс асуулаа. Энэ нэвтрүүлгийг хийх гээд бас одоо бусад их сурвалжуудтай ярилцж байхад тэгэхээр жижиг улсын гадаад бодлого сюрпризтэй байж болохгүй гэдэг Улмаяр багшаас өмнө манай хилцүүлэг дээр хэлж байсан. Гэхдээ бидэнд хэрвээ энэ бодлогууд бидний нэвтрүүлгийн эхний хагалцад ярьсан бодлогууд их том боломжийг цаг хугацааны үед ирж байгаа юм бол бид юу хийх ёстой юм? Би нэг асуудлыг ойр үед ширүүн тавьж байгаа л да. Өдрийн сонин дээр нэг өгөөл бичсэн гадаад харилцааны сахилга гэсэн тийм гарч ирсэн. Тэгэхээр энэ гадаад харилцааны сахилга гэж одоо манай гадаад харилцааны юм бол олон жил хөөцөлдсөн гадаад харилцааны нэг цонхны бодлого, нэг амтай байх, олон амлахгүй байх, хөршүүд түншүүдээ өргөхгүй байх. Ялангуяа хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдаа эдийн засгийн амтай ажиллагаан дээр бол тууштай байх, үнэнч байх, хэлсэндээ хүрэх, худлаа ярихгүй байх гэдэг олон ийм бодлогыг бол ингээд үндэсний хэлгүй байдлын зөвлөлийн зөөлөмжч гаргуулж үзлээ. Засгийн газрын 2 удаагийн тогтоол гаргуулж үзлээ. За их хурлын чуулган дээр засгийн газрын цаг гэдэгт бол гадаад харилцааны сайд нар, үеийн сайд нар бүгд л амаа сангатал ярьдаг байсан. Тэгтээ нэг сайн хэрэгжиж өгөхгүй байна. Ягаад гэвэл гадаад харилцаа гэдэг бол ард түмнэрээ бүгдээрээ хэлцэн шийдэж идэг асуудал биш юм аа. Гадаад харилцаа гэдэг бол жижиг оронд бол тусгай өөр бодлого.
бид гадаад харилцаанд маш ухаалаг хэрсээ байх хэрэгтэй юм. Тэр болгон энийг нэвтрүүлэхгүй, мэдээлэхгүй байх ч тийм асуудал гарч ирдэг. Гэтэл бол манай хэвлэл мэдээлэлээр задгаа мэдээлдэг. Монгол улсын нэр хүндийг унтал мэдээлдэг. Сонин хэвлэлүүдэд гаргадаг. Жишээ нь бол өчигдөр асуудал ба шүү дээ. Монгол улсын ерөнхийдөө хятад айлчлах тухай асуудал шийдэгдэг байхад айлчлах гэж мэдээлэл тараагаад сонин хэвлэлүүд гарчглаад ингээд тавьчихдаг. Монцоо мэдэр гарсан. Тий. Тэгээ яг энэ сэтгүүлчдийн чамирхлаар асуудал танддаг. Энэ бол болоогүй. Энэ чинь зүгээр л ярилцсан болохоос эцсийн шийдвэр гараагүй байхад ингээд зарлж болохгүй. Хэмтэр ингээд гадаад харилцаанд алдаж байгаа юмнууд байгаамаа. За би нөгөө нэг юм би түрүүний нөгөө ярьж байсан асуудал дээр манай нөхөд яриаггүй байна. Би өөрөө бас нэмээд нэг юм ярьчих гэж бодсон. Энэ нэг бүс нэг замын дагуу энэ хөрш түнш улсуудаа хятад маань өөрөө ангилаад эрэмблээд энэ 67 улс хэн бэ гэдэгт өвөлт хийчихэд байж байгаа. Одоо 67 улс 70 орчим улс гэлээ шүү дээ. Яг одоогор бол 67 улсын нэг бүс нэг замын энэ хамтын ажиллагаанд бол хамрагдаж байна. За өнөөдөр сарын 9 орны төр засгийн тэргүүнээр өнгөрсөн хавар Бээжинд болсон дээд хэмжээний уулзалтанд оролцсон манай ерөнхий сайд очиж байсан. Тэгэхээр энэ 67 улс дотроо одоо эрэмб тогтоогоо тийм ээ хэн бэ гэдгийг шалгаруулах юм 5 ихтгэл цүр гэсэн юм гаргаж ирсэн. Тэрнийгээ бол өнгөрсөн жил тэр 5 дугаар сард Бээжинд тэр дээд хэмжээний уулзалтан дээр зарласан шүү дээ. Энд бол нэгдүгürt бодлогын харилцан холболт гэж байгаа юм. Хоёрдугаарт зам тээврийн харилцааны харилцан нэвтрэлт гэж. Гуравдугаарт худалдааны шуурхай нэвтрэлт, дөрөвдүгээрт валютын солилцоо, тавдугаарт иргэдийн эв түнжин нөхөрлөл найрамдал гэсэн ийм 5 ихтгэл цүр гаргаж яадаг. 5 нэвтрэлт ч гэдэг байгаа. Тэгээд түүндээ энэ улс орнууд маань хэрхэн хандж байгааг нүдгт оноо гэсэн байгаа юм. Тэгээд энэ 67 улсыг бол дөрөв ангилсан байгаа юм. Дөрөв ангилахдаа бол нэгдүгээр чөлөөтэй нэвтрэх орнууд хэн бэ гэж тийм ээ. Сайн үзүүлэлттэй орнууд хэн бэ гэж. Хүчнөөс бүхий орнууд хэн бэ гэж. Сул дорой орнууд гэж. Тэгэхээр 67 чинь 67-аа яг хятадын бодлого тэнцэж ажиллахгүй гэдэг үүднээс. Тэгээд тэр 5 нэвтрэлт гэдэг дээрээ бол нэг бүрт нь 10 оноо өгöd ингээд 5 нэвтрэлтийн чинь эцэст нь бол дүгнэхэд 50 оноотой байх хэрэгтэй. Өнөөдөр 47 оноотой Орос бол яг нэгдүгürt бичиж байна л да. Тэгвэл Монголыг ингээд аваад үзэхэд бол өнгөрсөн оны сүүлчээр хятадын think tank судалгааны хүрээлэн эрдэмтэд энэ судалгааг хийгээд үзэхэд бол Монгол бол чамлагтахааргүй байранд байна лээ. Монгол бол өнөөдөр 3788 оноогоор бол энэ 67 улс дотроо 7 дугаарт бичигдэж байгаа. Тэгэхээр бол сайн үзүүлэлттэй гэдэгт явж байгаа байхгүй юу Монгол маань. Сайн үзүүлэлттэй гэдэгт. Тэгэхээр жишээ нь бол Монгол хятадын хооронд за би тодорхой ярив. Одоо чөлөөтэй нэвтрэх орнууд гэдэг дотор бол байдаг шиг сайн үзүүлэлттэй орнуудад бас байх хэрэгтэй. Улс төрийн ойлголцол байна уу? Монгол хятадын хооронд улс төрийн ойлголцол байна. Энд бол 10 баллаас 9.6-г өгсөн байна. За дараагийн нэнд бол энэ дэд бүтцийн холболт нь ямар байна гэдэгт 10-аас 457 өгсөн байна. За 3 дугаарт нь бол худалдааны чөлөөт байдал гэдэгт бол 10-аас 788-г өгсөн байна. За 4 дугаарт нь бол тэр санхүүгийн урсгал, валютын урсгал гэдэгт бол харин солхон үнэлгээ өгсөн байна. 824-г өгсөн байна. Иргэдийн харилцан ойлголцол эв түнжин гэдэгт бол 10-аас бол 763-ыг өгсөн байна гэдэг. Ингээд нийлээд бол 3788% 3788 баалтайгаар бол Монгол дээгүүр хүчтэй явж байгаа юм л да. Тэгэхээр энийг манай монголчууд сайн мэдэхгүй энэ бол яг хятадын источникоос би авч ярьж байна. Тэгэд ийм үзүүлэлтийг хангацсан улс өнөөдөр яг хөгжөө зэрэг энэ худалдаа эдийн засгт бол шуурхаа арах хэрэгтэй. Миний хэлдгээр энэ зах дэлгүүр лангууны эдийн засгийг энэ дөрөв зогсоогоод хэлбэр төсвийг өөрчлөөд тэгээд энэ дижитал эдийн засаг, мэдлэгийн эдийн засгаар манайх яагаад орж болохгүй юм тийм ээ. Би энд харьцуулж ярьж байна л да. Одоо жишээ нь дэлхийн хэмжээнд бол оюун ухааны олимпиадад Монголын хүүхдүүд оюутнууд яваад 90 медалийн 73-ыг авчиж штеп. Ихэнх алтыг авчиж штеп монголчууд. Одоо ингээд үзэлтэй мэдээ дотор бол өндөр гэгээтэй мэдээ энэ дэлхийн шатрын авраг шалруулах хүүхд залуучуудын тэмцээнд ч монголчууд гараал ирдэг. Ялангуяа математик, физикийн олимпиадад гараал ирдэг. Латин Америкт ч алтын аваад ирдэг. Энтгэгд ч алтын аваад ирдэг. Энэ залуучууд маань өнөөдөр энэ мэдлэгийн дэс рүү ягаад бөөнөр орж иж болдгоо юм. Тийм ээ. Миний ярьж байгаагаар Монголын бизнесүүд өнөөдөр Монголдо биш. Хятад юм 3 дахь өөр оронд хятадын мөнгийг эргэлдүүлээд хятадын компаниг удирдаад хамтарсан компани байгуулад эсвэл олон улсын компани байгуулад ажиллах бүрэн болцоод байна. Хятад бол тэр нөхцөл нь байж байгаа. Маш таатай нөхцөл байгаа. Энийг ашиглах хэрэгтэй гэж. Тэгжээж бид энэ нэг бүс нэг замын
энэ хамтын ажиллагаанд эрхтэгш нэр бүтэн тийм ээ нүүр дүүрэн ийм түнш болж байгаа. Тэгэхээр Улаанбаяр профессороос эргээд аюулгүй байдлаар сонирхмоор байна л да. Америкийн шинэ ерөнхийлөгч Азийг тэнцвэржүүлэх гэдэг бодлогыг дахиад яриад эхэллээ. Тэгэхээр цэргийн бүх хүчийнхаа талыг нь Азад байршуулах ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ бодлогууд маань манай хөрш орны бодлоготой хэр зөрчилдөж байна. Энэ дээр манайх бол одоо ямар байр суурь илэрхийлж байд юм бэ? Манайх бол одоо ажиглагчаар бол 2-3 хамтын ажиллагаан дээр байдаг. За орох ёсгүй гэж уулзалт болгон дээр нь хилцүүлгүүд өрнж байдаг л да. Түрүүний нэг зүйл дээр яг нь би нэмэт хэлчихье. Тэгээ дараа нь хариулъя. Монгол бол яг энэ далаад гарцгүй хөгжиж байгаа буурай хоёр их гүрний дунд ташигдсан гэдэг энэ хуучин геополитикийн ойлголт юм байна. Одоо бол энэ геополитикийн ойлголт тарьцангуй шинчлэгдэж байгаа. Бид бол хамгийн том зах зээлийн дунд оршиж байна. Хамгийн өсрөнгөө хөгжлийн дунд оршиж байна. Тэгээ Монгол бол транзит орн гэж. Одоо ялангуяа Европын албаны зүгээс бол Европ, Зүүн Азийг холбож байгаа хамгийн гол транзит орн бол Монгол гэж байна. Тэгэхээр бид нар энэ чиглэл дээр хоёр том хөрш дээр бол том одоо тоглолт хийхээр юм боломж байгаа. Тэгэхээр бид нар энэ байгалийн баялаг одоогийн хоёр орны хөгжлийн хөршийн хөгжлийн асуудал манай геополитикийн орчныг бол аргагүй өөрчилж байгаа. За аюулгүй байдалтай холбоотой юунууд бол байгаа юм. За энэ бол ер нь бол Хятадын эдийн засаг өсрөнгөө хөгжиж байгаатай холбоотойгоор Хятадын геополитик ер нь бол дуу нь бол нэлээд чангарч байгаа. Ялангуяа арлын маргаантай асуудал, зүүн хойд Азийн асуудлууд энэ төр гэдэг энэ олон зүйлүүд дээр бол нэлээд маргаанууд бол бий. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын зүгээс бол жишээлх юм бол энэ Аз номхон талаан геополитикийн нэр томыг бол энтгэг номхон талаан бүс нутаг гэдгээр ийм өөр нэр томьёогоор бол гаргаж ирсэн л дээ. Тэгээ энийг бол судлаачид бол юу гэж үзэж байна вэ гэхээр Азад бол энэ Хятадын өсөн нэмэгдэж байгаа энэ үүрэг өрөөлийн байр суурийг бууруулах гэсэн ийм одоо давхар бодлого явуулж байгаа маа гэж ингэж тэмдэглэж байна л да. Тэгээ энүүтэй холбоотойгоор Хятадын энэ одоо өмнөд Хятадын тэнгисийн асуудал, за хойд солонгосын болцсошгүй цөмийн болон пүүжингийн одоо энэ занал хийлтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улс бол үндсэндээ Аз номхон талаан зүгт бол хүчний хуваарлтыг бол эргэж харах асуудлыг бол ярьлаа. Түүгэрч орохгүй номхон талаа дамнсан чөлөөт худалдааны хилцээрт эргэж орох асуудлыг бол ер нь бол судлах ийм ажлын хэсгийг бол бараг байгуулчлаа. TPP гэж нэрлэдэг байгаа. TPP гэж. Тэгэхээр энэ бодлогод бол нэлээд өөрчлөгдөж магадгүй болчиход байгаа юм л да. Тэгээ энэ бол ягаад гэвэл Америкийн нэгдсэн улс бол Аз номхон талаа ялангуяа одоо энтхэр номхон талаа энэ бүс нутаг өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх явдал бол энэ Хятадын өсний мэдж байгаа энэ эрд хэрэгцээтэй зөрчилдөж байна гэж байгаа юм л да. За нөгөө нэг зүйл бол яа харахгүй яг энэ хүчний хуваарлалтай холбоотой нэг зүйл бол хойд солонгосын цөмийн болон пүүжингийн хөтөлбөрийн асуудал. Энийг бол манай үзэгч сайн мэдж байгаа. Тэгэхээр энд нэг ерөнхий асуулт гарч ирээд байна л да. Энэ геополитик судалгааны судлалын хүрээлэнгийн мэдээллийг харж байхад геополитик гэж яг юу юм бэ? Одоо гадаад бодлого юм уу, олон улсын харилцаа юм уу, аюулгүй байдал юм уу гэдгийг одоо та бүхнээс сонирхмоор байна. Газар зүй дээр суурилсан улс төрийн бодлого л гэж ойлгох хэрэг. Хамгийн товчхноор. Газар Геополитик зүй гэж байгаа шүү дээ. Тэгээ геоэдийн засаг гэж ярьж байгаа, геостратеги гэж ярьж байгаа. Наполеон Бонапарт бол хэлсэн байгаа. Аливаа улсын гадаад бодлого бол түүнийх нь оршин буй газар зүйн байршлаар тодорхойлогдно гэж. Тэгээ энэ бол яг нөө геополитик гэдэг бол тухайн улс орны оршин байж байгаа газар зүйтэй шууд уялдсан. Зүгээр одоогийн дижитал хувьсгал мэдээллийн технологийн үйл явцтай холбоотойгоор бол геополитик гэдэг энэ ойлголтын цар хүрээ бол их өргөн болж байна. Дэлхийн хэмжээний асуудлыг бол ярьж эхлэдэг юм. Бүс нутгийн төдийгүй дэлхийн хэмжээний ийм югаар бол агуулга нь бол өргөжж байна л да. Тэгэхээр маань нэвтрүүлэгч шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэнгийн Орос судлалын секторын эрхлэгч түүхэн шинжлэх ухааны доктор Бацаахан хүрэлцэн ирлээ. Та нэг ирсэнд баярлалаа. Тэгэхээр бид бүхэн хөрш орны бодлогын талаар өнөөдөр бас ярилцж байна. Оросын холбооны улсын ерөнхийлөгчийн сонгуул бас 3 сарын 18-нд болох гэж байна. Тэгэхээр хөрш орны бодлогын талаар манай сэтгүүлчдийн хэлний мэдлэг за мөн одоо бид хятад орос хэл дээр шууд их сурвалжаас нь мэдээлэл авах боломж хязгаарлагдмал болохоор бас мэдээлэл их багтаа байд юм болов уу гэдэг тийм одоо өнгөс дүгнэлтийг бол миний хувьд бол хараад байна л та. Тэгэхээр Оросын бодлогыг
бодлогод гарч байгаа сүүлийн үеийн өөрчлөлтөөс та сонирхолтой ажилтнууд бол бидэнтэй хуваалцаач. Одоо Economist сэтгүүл болон одоо барууны хэвлэлүүд бол одоо Путин ерөнхийлөгчийг их шүүмжилдэг. Одоо дараагийн цаар болох төлөвлөгөө гэх мэт одоо өөрийнх нь яг албан бичиг дээр буугаагүй юм амбицуудыг нь одоо янз бүрийн байдлаар бичдэг л дээ. Тэгэхээр тэр нь яг Москва, Кремлийн бодлоготой хэр одоо ойртож бууд юм бол эсвэл Вашингтоноос андуураад байна уу? За уучлаарай. Сая нэг төгжрэлтэй байна. Тэгээд жоохон сараад ирсэн байна. Тий уучлаарай. Тэгээд за эхлээд жоохон миний хүмүүсийн ярьсантай давтагдчих магадгүй уучлаарай. Тий жоохон өмнөдгөл хэлээ да. Юуны Монгол маань одоо Орос хятадын дунд буфермыг орж байгаа гэдэг манай хүмүүс маань ярьсан байх гэж бодож байна. Тэгээд ялангуяа 20 дугаар зууны эхнээс ч гэдэг юм уу Монголын үүсэл бол энэ Орос хятадын дундах Монголд хашиг сонирхлын огтлцол дээр одоо Монгол бий болсон гэдэг юм уу. Энэ одоо Аз дахь газрын зургийг геополитикаас тэгээ үүднээс асууж ирсэн шигээр одоо Монголыг тойрсон газрын зураг 20 дугаар зууны ихээр одоо зурагдсан байна гэж хэлж болно гэж бодож байна. За мэдээж хүмүүс бол яалтын систем тэргээд ярьдаг юм. Тэгээд тэрийг бол би жоох өргөжлүүлээд хаактын систем гэж Орос, Хятад, Монгол 3. За бүр Японыг оруулаад одоо энэ Аз дахь одоо газрын зургийг зурсан. За энэ геополитик бол өнөөхөр одоо 100 жил, 100 гаруй жил бол үргэлжилж хэвээр явж байгаа гэж бодогдохоор байна. За бүр уламжлаад цааш энийг үгээр хэлбэл Оросын эзэнт гүрний цагаан одоо хааны бодлогыг Сталин одоо зөвлөлтгөрний үед бол үргэлжлүүлсэн. За өнөөдөр ч магадгүй Путин үргэлжлүүлж магадгүй гэж бодогдохоор байна гэж. За энэ юутай холбоотой гэвэл дэлхийн 2 дугаар дайны 70 жилийн ойг маш өндөр хэмжээнд Путин тэмдэглэсэн. За мэдээж улс төр стратеги эдийн засаг энэ одоо ашиг сонирхлын үүднээс гэдэг юм онцгой ажиллагдлал энэ ер нь одоо Аз дахинд Монгол руу одоо дорн дахин чиглэсэн бодлого дээр бол огцом одоо өөрчлөлт орж ийнэ гэдгийг Путиний бодлогоос бол харагдаж байгаа гэж болно. За энд бол Монгол тэр бодлогын хүрээнд нь бол бид нэр орох хэрэгтэй гэдгийг бол манай Монгол улсын одоо гадаад бодлогын баримтлсан байр суурь, Монгол улсын ерөнхийлөгчийн одоо баримтлсан байр суурь. За энэ 70 жилийн ойд Монгол улсын ерөнхийлөгчийн оролцоо энтрээс харахад бол тодорхой харагдаж байгаа байх гэж бодож байна. За барууны хэвлэл дээр Путинийг бол одоо онцгой шүүмжилж байгаа. За 3 сарын 18-нд ерөнхийлөгчийн сонгуул болно. За энэ хүнийг бол одоо сүүлийн одоо 20 жил одоо ээлжигүйгээр одоо засгийн эрх барьж байна гэдгийг бол барууных хэлж байгаа тийм. За Оросууд дотроо бол одоо энийг бол одоо яаж хүлээж авч ийнэ гэх юм бол за одоо саяхан би Орос яваад ирсэн. За Оросын доторх байдал бол ерөнхийдөө бол хүүтэнд эерэг талдаан байна. Амьдрал одоо нааштай болж эхэлсэн гэдгийг бол хэлж байна. За 1-2 сард бол одоо төсвийн гэдэг юм төрийн албан агчдын бүх цалинг нэмсэн байна. Тий. За мэдээ сонгуультай холбоотой биш байгаасаа гэж хүмүүс бас ярьж исэн. За бодит байдал дээр бол тийм. За бүр цаашлаад одоо техник, технологи за ингээд ер нь ингээд Оросд бол одоо нэг гонко вооружений гэж зэвсгэлээр уралдах явдал Америкийг шүүмжилж байгаа Оросын өнцгөөс харах явдал бол бас нэлээд тийм их байна. За манайх болохоор бол Америкийн төлөв бодлогыг илүү сайн одоо ингээд яваад өөрөө ч гэсэн хэлж ин Орос дээрх бодлогыг харах боломжгүй байна гэж. Уг нь Орос дээрх бодлого бас ил байна. Оросууд ч гэсэн бол одоо Америкийг шүүмжилж байгаа тийм бодлогыг илэрхийг хэлж байна. Тэгээ Америк бол тэр одоо нөгөө зэвсгэлээр хөөцөлдөх юг эхлэлийн тавьж байгаа юм шүү гэж. Хойцлонгосын холбоотойгоор Аз дахинд энэ зүүн хойд бүсийн Аз номхонлаад явуулж байгаа бодлоготой холбоотойгоор шүүмжилж байгаа эрс байр суурь бол онцгой илэрхийлж байгаа. Тийм. Тэгэхээр энд бас манай редакц надад ийм асуулт бэлдэж өгсөн байна л да. Олон тулгуурт гадаад бодлогынхоо тэнцвэрийг хангаж чадсан уу гэдэг ерөнхий асуулт байна. Та бүхэн дундаас одоо ерөнхий асууж байна. Энэ асуултыг бол би сайн ойлгохгүй байна л да. Одоо танаас салбарын хүн биш болохоор тэгэхээр олон тулгуурт гадаад бодлого гэдэг маань юу илээ? Энэний тэнцвэрийг яаж хангадсан бол гэж ерөнхий асууж байна. Гадаад бодлогын үзэл байдалч бэл ингээд байгаа шүү дээ. Хоёр улстайгаа хөрш хоёр улстайгаа харилцах нэгдүгээр гэж тэргүүлэх зэрэг. Тэгэл одоо нөгөө 90-д 2011 он хүртэл хөгжлийн чиг хандлага хаана өрөндийн гэж ярьдаг байлаа шүү дээ. Тэгээ манай хол нэг ярих хөвгтэй зургтай нэг юм бол тулгын 3 жил гэж ярьдаг. Нүүдэлч мөнгө одоо хэр явж байгаа цайгаа шанах тэр 2 жилийн дээр цай шанахгүй шүү дээ. Тулгын 3 жил гэж ярьдаг. Энэгээр бол бид яриад байгаа. Сая оны эцсээр нэг хурал болох гэдэг нэг илтгэл бичсэн. Харамсалтай тэр хурлаач хийсэн үл дээ. Тусгаар тогтнол ба Монголын гадаад бодлогын тулгын 3 жил гэдэг би нэг илтгэл бичсэн. Одоо удахгүй манай сэтгүүл дээр гарна.
За би товчхон тайлбар нэмье гэж бодож байна. Монгол улсын гадаад харилцааны олон тулгуурт бодлого гэдэг бол ер нь аюулгүй байдалтай холбоотой. Гадаад харилцаанд одоо нэг чигдлийг гол болох шуучин социализмын үеих шиг тийм ээ. Тийм байр суурь хамтлагч дэлхийн бүх улс орнуудтай тэгш төвхтэй харилцах түүн дотроо одоо өөрийн аюулгүй байдал хөгжлийн стратегид үндэслэсэн тулгууруудыг одоо бий болгож одоо идэвхтэй харилцах. Энэ ч үүднээс одоо онцлон гол хөрш гэж хоёр хөрш нэг онцлон дурдаад түүний дараа 3 дахь хөршин гэдэг үзэл ойлголт гарч ирсэн. Түүний дараа бол идэвхтэй харилцдаг одоо түншлэгч улс орнууд гэсэн ойлголтууд байдаг. За би нэг дэлгэрүүлж ярихад энэ хоёр хөрштөөгөө харилцах явдалд бол бид Монголын төр засаг онцгой анхаарал тавих хэрэгтэй юм аа. За саяхан өнгөрсөн оны 12 дугаар сарын 3-наас 5-ны хооронд гадаад харилцааны сайд Дээд Цогтбаатар бүгд найрамдах Хятад ард улсад айлчлал хийгээд ирсэн. Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй аль биесны хэлэлцээ их хоёр одоо хоёр талын одоо сайн хөршийн харилцааг эрс идэвхжүүлж одоо жишг харилцаа болгон хөгжүүлэх гэсэн юм санал дэвшүүлсэн. Хятадын гадаад харилцааны сайд энийг бол их сайхан хүлээж авсан. Яагаад гэвэл яг Монгод бол хоёр хөрштэй, Хятад улс бол 25-6 улс оронтой хэлэлдэг одоо өргөн харилцаа тийм болж. Тэр олон улстай тогтоосон харилцааны донд нь Монгол Хятадын харилцааг бид одоо жишг харилцаа болгон үлгэр жишээ болгон хөгжүүлэх хэмжээнд одоо хамтран ажиллая гэдгийг саналыг дэвшүүлсэн байна. Энд бол маш чухал ойлголт гэж ойлгож байна. Би тэр олон тулгуурт гэдэг дээр зөв нэг нэмж юм хэлээ. Тэгэхээр Монгол улсын гадаад удирдлагын зарчим гэж байгаа. Энэ зарчмын тэргүүлэх чиглэл нь бол үндэсний язгуур иргэшгийг дээдлсэн, нээлттэй олон тулгуурт инхийг эрхэмсэн, бие даасан, эвсэл дүүрнэгдсэн гадаад удирдлага явуулна гэж. Тэгээ олон тулгуурт гадаад удирдлага гэдэг нь ерөөсөө коммунизмын үед зөвлөлт толгойд улстай нэгт хамтран ажиллаж ирсэн. Энэ нэг тулгуурт нэг цонхны одоо нэг талыг харсан энэ бодлогоос бид нар олон түнштэй байна. Тэгэхээр хоёр хөрштөөгөө тэнцвэртэй харьцах, 3 дахь хөршийн бодлого Аз номхон 7 орнуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын нэгдсэн үндэсний байгууллага олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх гэсэн. Өөрөөр хэлбэл энэ одоо нэг тулгууртай биш олон түншүүдтэй байж ижил Монгол улс бол одоо өөрөөр хэлбэл хүмүүнлэг иргэний ардсан нийгмийн амжилттай болох гадаад таатан үздэг бүрдүүлнэ гэсэн энэ л үзэл баримтлаас уран гарч ирж байгаа юм л да. Ханч мэдээ багш байна. Энэ дээр бол би нэг ганц зүйлийг нэмэх гэсэн. Явагддаг зэрэг бол олон тулгуурт гэдэг маань манай нөхдүүдийн хэлсэн тэр санаа байгаа. Гэхдээ нэмээд хэлэхэд бол ерөнхийдөө Монгол улс өөрийнхөө түүхэнд бас одоо хувь заяага араараа шийдүүлж ясан ийм одоо хаширцсан улс. Тийм учраас энэ Орос Хятад хоёртойгоо бол бид нар хүлээн зөвшөөрсөн одоо Монгол улсыг тэр чигээр нь байлганы тэргээд бүх зарчмууд юм нуцгагдсан. Гисэн мөртлөө юмыг яаж мэдхв бас 3 дахь орны нөлөө бай гэдэг үднээс бид нар 3 дахь оршоо сонгоод тэр утгаараа бол олон тулгуурт гэж ингэж нэгдүгээр ярьсан. Хоёрдугаарт нь юу байна вэ гэхтэйгээ зэрэг ерөнхийдөө бид нар социализмаас зах зээлийн эдийн засаг руу шилжээд ирэх үед бол шинжлэх ухаан технологи одоо гол юмнууд чинь бол голдуу баруун талд байна гэж тэр үед үзээд тэн дээрээс бид нар одоо жишээлбэл шинжлэх ухаан техникийн ололтыг бол авч шишгэлнэ. Тэнд бол мөнгө байсан учраас бас гадаадын хөрөнгөөр улсыг ахиу оруулж ирнэ. Тэгээд ерөөсөө эдийн засгийн бодит сонирхол Монгол байна гэдэг чинь бол тэр улсуудын одоо Монголтой харилцаа хөгжүүлэх, хамтрах, техник байдлын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд одоо хувь нэмрээ оруулах тэр сонирхлыг бий болгоно гэдэг утгаар л одоо олон тулгуурт эдийн засаг гэж ингэж олон тулгуурт гадаад бодлого гэж ингэж нэрлсэн гэж бодож байгаа. Ер нь гадаад бодлогын зорилго бол ерөөсөө дотоод амар тайван амьдрах, эдийн засаг хөгжих, хүн амын амьдралын төвшин сайн байх энэ нөхцөлийг л бол гадна талдаа бүрдүүлэх гэсэн ийм зорилготой. Тэгэхээр Twitter дээр бас нүүд шийдэл нэвтрүүлгийг би харин танаас яг бацаахан доктороос асуух гээд Хятадтай хийх эдийн засгийн харилцаанд Орос Монголын өрсөлдөгч үү хамтрагч үү гэдэг асуулт гарч ирээд байна л да. Тэр тусмаа одоо манай байгалийн баялаг нүүрсний орд дээр бол Оросыг өөрсдөө бас эдийн засаг зээл рүү өөрсдийнхөө нүүрсийг нийлүүлэх сонирхолтой гэдгийг бол эдийн засгийн одоо аналистууд их бичдэг л дээ. Тэгэхээр энэ дээр одоо Оросын хэвлэл одоо судлаачид бодлого ер нь манайхыг хамтрагч одоо интеграц гэж харж байна уу? Эсвэл бас өрсөлдөгч гэдэг тийм текст харагддаг уу та судалж байна? За эхлээд тэр нэг олон тулгуурт гадаад бодлого гэдэг нэг үг нэмчи. 1994 оны манай гадаад харилцааны
ажилтнууд сайн хэлэх байхаа гэж бодож байна. Гадаад бодлогын үзэл баримтлалгаа тэгээд тэрэн дээр бол 2011 онд нэмэлт оруулсан тийм ээ. Одоо тэрний үндсэн одоо гол санаа бол одоо Монгол улс бол бие даасан гадаад бодлого баримтлана. Тэгээд одоо хэн нэгний хараад бус байна гэдэг санааг л одоо их түлхүү гаргахыг зорьсон болоо да гэж бодож байгаа. За тэгээд одоо тэр асуултанд хариулах юм бол улс төрийн хувьд олон тулгуурт гадаад бодлого Монгол улс баримталж чадаж байгаа. За энэ бол юугаар харагдаж байгаа вэхээр Оросын ерөнхийлөгч, Хятадын ерөнхийлөгч, Америкийн ерөнхийлөгч, Японы ерөнхийлөгч Монголд ирж байгаа. Монгол улсын ерөнхийлөгч Нүби Эндрээс за Америк, Япон гэ хаасаг очиж байгаа. За энэ хүрээнд бол одоо зөвл улс төрийн хүрээнд бол Монгол улс бол олон тулгуурт бодлого баримталж чадаж байгаа. Эдийн засгийн хувьд л чадахгүй байгаа тийм ээ. Эдийн засгийн гадаад эргэлтэнд жишээ нь 50 Монгол улсын эдийн засгийн гадаад эргэлтэнд 50% хятад ажиллаж байхад Орос 3%-тэй. Хөрөнгө оруулалтын одоо 60%-ийг 50%-ийг хятад ажиллаж байхад Орос бол одоо 12% байт юм. Ийм байдалтай. Тийм болохоор энэ бол болохгүй байгаа. За тэгээ энийг бас цаашдаа бас ингээд бид бол баланс барихыг хичээж байгаа. Боловч манайхаас бас үл хамаарах хүчин зүйл байдаг шиг байна гэж хэлж болохоор шиг байна гэж бодож байна. За мэдээж Орос бол Монголыг хамтрагч уу өрсөлдөгч үү гэж тийм ээ гэж тийм үзэж гэнэ үү гэж мэдээж Орос бол одоо Монголд хашгирсан нөхөн бол тавихгүй байх гэж хичээж байгаа тийм ээ. За энэ бол мэдээж Улаанбаатар төмөр зам за саяхан одоо зарсан гэж асуудал болоо ГОК Эрдэнэтийн асуудал энэ төр гэх тийм ээ. За 1949 онд гэрээ байгуулсан одоо хуучин нэрээр зөвлөлт холбоод улс бүгд одоо Бацаахан доктор тантай Сергей Радченко гэдэг одоо Монгол судлаач хоёрын нийтлэл дээр бол Орос улс 3 хөлийнхөө 2-ын 50-ад явуулж гин гэдэг дүгнэлтийг бол одоо Орос судлаач хэлж байна л да. Тэрийг бол би бүр нь ерөнхийдөө тэр унссан тэрнтэй бараг санаа нэг байгаа. Тийм. Тэгэхээр энэ баланс барихгүй байвал Монгол улсын одоо үндэсний ашиг сонирхол Монгол улсын оршихуй аюул учирч болзошгүй гэж. Тэг би ягаад ярианыхан бүр өмнө бол тэр Монголд одоо ирэх ашиг гэдэг юм Орос хятадын одоо огтлцлын ирэх ашиг дээр оршиж байгаа шүү гэдгийг хэлдэг гэсэн учир бол энэ байгаа юм тий. Тийм учраас энэ балансыг бариулахын төлөө биднээс хамаарах бүхнийг эдийн засгийн хувьд ч гэсэн хийж байвал одоо Монгол улсын орших нь тусгаар тогтнол одоо эдийн засгийн одоо орших үе одоо баталгаатай болно гэдгийг хэлэх гэсэн. Тэгэхээр танаас бас лавшруулаад асуухад Хятадын бодлого бол их тодорхой байна. Их том одоо амбицтай бодлого 2050 он гэхэд орчин үеийн их гүрэн болно. 35 он гэхэд одоо эдийн засгаа одоо ингэн тэгнэ гэсэн бодлогод байхад Оросынх болохоор 2020 он хүртэл одоо бусад дотоодын үл ойлголцол үргэлжилнэ ч гэдэг юм эдийн засгийн хямрал үргэлжилнэ гэдэг энэ Санкт-Петербургийн форум болон 17 оны энэ эдийн засгийн яамнаас нь гаргасан хөгжлийн стратеги нь бол их даруухан харагдаад байна л да. Тэгэхээр Орос арай бага амлаад илүү үйлдэл хийж харуулаад байна уу гэдэг ажиглал та юу гэж үзэх вэ? За яг нь ер нь яг дэлхийн одоо хүчний харьцаанд баланснд гэдэг юм өөрчлөлт орохыг мэдээж том гүрнүүд зорж байна шүү дээ тийм ээ. За энэ дунд Оросууд бол өөрийн одоо байр суурийг алдахгүй илүү одоо өөрийн байр суурийг одоо нотлож илэрхийлэхийг хүсэж байгааг эрмэл зэлэн бол тодорхой харуулж байгаа. Энэ бол сэрдэх байдал за хойцлонгосын талаарч гэдэг юм уу за энэ Аз намхан талаар баримталж байгаа бодлого дээр бол маш тодорхой харагдаж байгаа гэж бодож байна. Тэгэхээр эргээд хөрш орнуудынхаа бодлогын талаар ороход бид бүхэн одоо юун дээр илүү сайн анхаарах ёстой вэ гэдэг одоо хаанаас мэдээлэл авч анализ хийх ёстой вэ гэдэг одоо асуултыг гаргаж ирмээр байна л да. Нийгэм зөөлөн харилцаан дээр ягаад гэвэл одоо манад нэвтэрж байгаа хятад хэл дээр гарч байгаа контент, орос хэл дээр гарч байгаа агуулгыг харах юм бол бас нэлээд хол зөрүүтэй. Сүүлийн жилүүдэд бол арай өөр болж байна. За Сант Марлын явуулсан судалгаагаар бол хоёр хөршөөс алиг нь Монголын одоо ард түмэн илүү сайн хөршөө гэж боддгийг бол бид маш сайн мэднэ. Тэгэхээр илүү сайн судлахын тулд ер нь мэдээллийн их усүрээ ер нь хаанаас харуул зүгээр байд юм бол судлаач нарын хувьд. За мэдээллийн гол хэрэглэгдэх юм бол одоо мэдээж тухайн орны албан ёсны албан бичиг баримтууд. Дарам нарын хэлсэн үг байна. За тэгээ судлаачдын бичсэн юм байх хэрэгтэй. Тэрийг айлын гадаад хэлээр дамжсан орчуулгаар биш. Оросын Орос дээр хятадын хятадаар үзэх, Английн англи дээр үздэг ийм л чадвартай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол наш худлаа болчихно. За би саналаа нэмж үргэлжлүүлж хэлье. За манай одоо харилцааны яамтай холбоотой асуулт тавилаа гэж ойлгож байна. За мэдээллийг
яаж олж авах вэ гэдэг нэг их сурвалж нь бол манай яамнаас олж авах боломжтой. За сүүлийн жилүүдэд бол манай 7 хоног тутам хэвлэл мэдээллийнхэнд зориулж мэдээлэл хийж байгаа. За тухайлбал том арга хэмжээний дараа одоо өнөөдөр манай Зогтбаатар сайд Японд айлчилж байна. Ирээд одоо бас энэ мэдээллийг хийж дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ гэх мэтээр тий. За ер нь энэтэй холбогдуулаад хэлэхэд манай гадаад харилцааны Монгол улсын гадаад харилцааны үйл ажиллагаа 2018 онд идэвхтэй өрнөж эхэлсэн. Идэвхтэй өрнөж явж байгаа. Энийг би нэг хэн жишээгээр хэлье. Цаг бага байгаа учраас гадныхны судлаачийн хэлснээр бол манай энэ Олимпийн наадмын Монгол улсын ерөнхий сайд өмнө Солонгост айлчилсан. Олимпийн дундуур манай гадаад харилцааны сайд Зогтбаатар хойд Солонгост айлчил хийсэн. За энийг бол юу гэж харж ийм гэхээр гадныхан монголууд бол их идэвхтэй ажил хэрэгч гадаад харилцааны алхмууд хэрэгжүүлж байна гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн нийтийн анхаарал Пхенчханд зүгэлдсэн байх үед Монголын 2 том албан тушаалтан гадаад харилцааны том айлчлалууд хийсэн нь бол ерөөс дэлхийн нийтийн анхаарлыг татаж чадлаа гэж өөрөөр хэлбэл жижиг Монголын гадаад харилцаа ийм хэмжээнд явж байна гэдэг эерэг дохио ойлголтыг хүргэлээ гэж үзэж ингэж дүгнж байгаа. Ийм байдал цаашид ч үргэлжилнэ. Ганцхан зүйлийг нэмбэл юу гэдэг зэрэг ерөнхийдөө энэ харилцаа судалгаа явахдаа бол хамгийн гол нь алсыг харсан тэр судалгаануудыг заавал харж явах хэрэгтэй. Одоо Европ бол ерөнхийдөө бол хамгийн дээдлтэй нэг 5 жилээр ерөнхийдөө юм тооцож боддог. Бүр шаардлагатай бол одоо дахиад нэг 5 жилийг цаана юу болох нь төсөөлөө хардаг. Хятад болохтойгоо зэрэг боломжтой бүх зүйлд бол үндсэндээ 100 орчим жилээр харж тооцоогоо хийж бодлогоо боловсруулдаг. Тэгвэл зэрэг өнөөдрийн байдлаар бид нар ингээд хараад үзэх жишээлбэл 2050 он гэж ярьж байна. Одоогоос бол үндсэндээ 30 жилийн дараа тийм ээ. 30 жилийн дараа гэхэд бол хятадын эдийн засаг болоод бусад потенциал бол юугаараа дэлхийн бодлогод явах хөвгтэйгээ зэрэг жишээлбэл Америкийн нэгдсэн улс, Европын холбоо хоёрыг нийлүүлсэн хэмжээний тийм том бол. Өнөөдөр юу байгаа хөвгтэйгээ зэрэг жишээлбэл дэлхий дээр үндсэндээ бодлого бол хоёр хуваагдсан байгаа. Нэг нь юу байна хөвгтэй зэрэг нэг төлөлт Америк тэргүүлсэн гол олон улсын харилцааны систем байж байгаа. Тэр нь бол нөгөө 45 онд үүссэн тэр тогтолцоо. Тэгээд сүүлийн үед яасан гэхдээ зэрэг энэ хятад болоод эрчимтэй хөгжиж байгаа орнууд тэрнийг өөрчил дотор нь өөрийнхөө байр суурийг олж авъя гэж үзээд бүр болохоо байхтайгаа зэрэг параллельны бүтэц бий болгоод явсан баг. Тэр нь юу байна вэ гэхтэйгээ зэрэг одоо энэ БРИКС байна. Дараагаар нь болохтойгоо зэрэг Азийн хөрөнгө оруулалтын банк байна. Дээрээс нь одоо энэ дид бүтцийн зам этэргээд ингээд бүх юмнууд чинь болвол ерөнхийдөө параллельны бүтцүүдийг үүсгээд өөрийнхөө юм хийгээд явсан баг. Тийм ч учраас яаж яах вэ зэрэг дэлхийн эдийн засаг бол өнөөдөр ерөнхийдөө хоёр хуваагдчих. Нэг нь болохтойгоо зэрэг тэр нөгөө эрчимтэй хөгжиж байгаа орнууд эрчимтэй хөгжөө явж яадаг. Нөгөө дэлхийн мөнгө санхүүгийн хямралын дараагаар өрнөдийн орнууд жишээлбэл доошоо унжих нөгөөдөл нь өсөж исэн баг. Тэгвэл зэрэг ерөнхийдөө параллел хоёр бүтэц үүсчихжээ. Тэрнээсээ болоод яах вэ зэрэг олон улсын харилцааны тогтолцоо бол өөрчлөгдөөд эхэллээ. Тэрнээсээ болоод дэлхийн бодлогын төв бол Евразиа руу бол шижээд ирлээ гэдэг ийм ерөнхий том дүр зураг байгаа. Тэгээд энэ том дүр зураг дотроо бол бид нар оруулж аливаа судалгаагаа бодлогоо боловсруулж явах хэрэгтэй байна. Тэгэхээр Улаанбаатар өгшөөс яг би энэ асуултыг арай ганцхан хэлээд. Ер нь бол энэ хоёр хөршийн ялгаагүй дэлхийн нийтийн хэмжээний судалгаан дээр бол бид нар стратегийн судалгааны think tank төвүүдийн судалгааг бол маш их анхаарах хэрэгтэй байна. Хоёрдугаарт бол ер нь албан ёсны одоо сайтууд буюу жишээлбэл Итар, ТАСС агентлаг, ИРИА Новости агентлаг юм уу, Синхуа агентлаг, Global Times гэдэг энэ албан ёсны сайтуудаас бид нар бол яг жинхэнэ одоо там биш л ангидагч их сурвалж одоос нь судалгаа дүн шинжилгээ хийх хэрэгтэй бол доо. Би танаас нэг зүйлийг асуумаар санагдаад байна л да. Паракана гэж судлаач Монголд ирж байсан заавал Connectography-гээ сүлд ном бичсэн. Даяарчлыг бол одоо илүү холбогдож байна, интеграц явагдаж байна гэж бичсэн. За харин эргүүлээд болохоор Нью-Йорк Таймс-ийн одоо номын шүүмж бичдэг. Бас гадаад харилцааны сургуулийн профессор бол энэ Brexit бол энэ салж байгаа энэ бодлогуудыг бүгдийг нийш татаад Паракана юу ярьж байгаа мэдэхгүй байна гэж одоо маш одоо хурцаар шүүмжилсэн байгаа. Тэгэхээр хэдий одоо Хятадын Си Цзиньпин дарга Давос дээр ирээд одоо нээлтийн үгийг хэлэх ч юм уу зөвлөл хүчний бодлого бид интеграцаар явна гэж байгаа боловч
яг бусад одоо казахад одоо казахизм гэдэг зүйл үнцрэг үзэл популизм хоёр илүү өсөд байгаа юм шүү. Тэгэхээр ер нь бол яг энэ даяарч үйл явц харилцан хамаар бол эргэл буцах бид нар 21-р зууны ихэнх үед их ярьдаг байсан. Одоо бол яг үндэслэг үзэл юм уу эсвэл бол глобалчлал хоёр хоорондоо зөрчилж байгаа ч гэсэн өнөөгийн ертөнцид бол энэ дижиталчлал үйл явц бол эргэл буцалдаг боллоо. Энэ бол технологийн дэвшил бол өөрөөр хэлбэл үндэсний байна уу, олон улсын байна уу, казак байна уу, монгол байна уугаас үл хамааран дэлхийн нийтийн хэмжээг үндэсэнд нэвч шууд нэгдсэн дартад орууллаа. Тэгэхээр энэ чиглэл рүү бол энэ дижиталчлалын зөвлөл бол бид нар эргэл зүйн орлоо гэдгийг өнөөдөр судлаачд бол маш онцлог нэмэлж байна. Тэгэхээр өнөөдөр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань хөрш орны бодлого сэдвээр бас 6 судлаачтайгаа ярилцлаа. За 2 хөршийн маань явуулж байгаа том эдийн засгийн бол аюулгүй байдлын бодлогын талаар бас манай үзэгчид баг ч гэсэн мэдээлэлтэй болсон баха гэдэг тийм найдлага байна. Тэгэхээр бид бүхэн Facebook дээр одоо Facebook хэрэглэгчдээс уламжлал ёсоор бас асуусан. За манай 2 хөршийн бодлогоос манад аль нь ээлтэй эдийн засгт илүү нөлөөлж байна уу гэдэг ерөнхий асуулгыг явуулахад бол за 81% нь бол одоо хятадын бодлого гэдгийг бол хариулсан байна. Энэ бас бодит байдалтай бол нэлээд төхөж ирж байна. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань ирэх даваа гарагт өөр сэдвээр үзэгч та бүхэнтэйгээ ярилцсан цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ бас маш их баярлалаа.